Өдрийн мэнд дурсамж тараатай. За би энэ удаагийн бичлэгээр та бүгдийнхээ 11-12 сарын ерөнхий төлөв байдлыг дээрээс нь он дослох та бүгдийнхээ энергийг тэгээд ололт амжилт, хайр дурлал, зөвлөгөө, анхаарах зүйлс дээрээс нь та бүгдийг хүлээж байгаа зүйлс гээд ерөнхий 2 сарын энергийг нийтэд нь уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань миний бэлдэж тавьсан энэ 3 картаас өөрт хамгийн их татаж байгаа дүрсээ стикерээ сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээж авах бүрэн боломжтой байгаа. 1-р групп, 2-р групп, 3-р групп гэсэн 3 групп байгаа. 1-р группийн уншлага эхлэхэд бэлэн болсон байна. 1-р группийнхаа уншлагыг бүгдээр эхлэхээс өмнө та бүгдийнхаа сонгосон энэ стикерээр та бүгдийнхээ 11-12 сарын ерөнхий энергийг бас шалгая гэж бодлоо. Та бүгдийн сонгосон энэ стикер нийлээ өнгөтэй стикер байна. Тэгэхээр нийлээ өнгө гэдэг маань бясалгал, дээрээс нь амар тайван, амар амгалан байдал, дээрээс нь дотоод гэрэл гэдэг зүйлийг илтгэдэг өнгө байдаг. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард магадгүй өөртөө цаг завыг гаргаад бясалгал хийхдээ, дээрээс нь илүү нэг юм урсгалаараа альва зүйл тийм тайван хандаж чадах, ийм амар тайван 11-12 сар маань өнгөрөхөөр бол харагдчихээн. Дээрээс нь өөрийнхөө дотоод гэрлийг бас асааж чадах, ямар нэгэн үйл хөдлөл авахыг бол энэ өдрөөсөө бол харж болох нэ. Энэ стикерээс. Дээрээс нь энэ стикер дээр маань сар маш их олон сар байна. Ингээд 1, 2, энэ том гээд нийт 3 сар бол харагдчихээн. Тэгэхээр сар гэдэг зүйл маань болохоор ийм дотоод мэдрэмжийг зүн совин, дээрээс нь ийм нууцлаг байдлыг илтгэдэг бэлэг тэмдэг байдаг. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард өөрийнхөө дотоод мэдрэмжтэй, дотоод ертөнцтэйг айгүйх юм нүүр тулсан, өөрийнхөө магадгүй сүдрийн талтай илүү их ажилласан. Дээрээс нь нууцлаг байдал бий болгосон. Магадгүй та өөрөө илүү нэг юм poker face-лэг илүү энэ бусдад юм нууцлаг байдлыг төрүүлэн байж болно. Дээрээс нь ямар нэгэн хүний нууцлаг байдлыг танаас нуусан зүйлийг бас олж мэдэх магадлалтай харагдчихээн. Дээрээс нь зүн совин. Сар гэдэг зүйл маань зүн совинтай маш гүн гүнзгий холбоотой байдаг. Тэгэхээр 11-12 сард магадгүй та бүхний маань зүн совин гэдэг зүйл ямар нэгэн зүйлийг хэлэх, олж мэдэх. Дээрээс нь та бүхэн маань зүн совингоороо сонголт шийдвэр гаргах, зүн совингоо илүү хөгжүүлэх тал дээр бас анхаарах сар байхаар харагдчихээн. Тэгэх юм бол та бүхэн маань яг тэрийгээ дагаад ололт амжилт бас айгүй байхаар харагдчихээн. Дээрээс нь дараагийн зүйл нь болохоор энд ийм шар шувуу байгаа. Тэгэхээр шар шувуу маань маш ийм оюунлаг, ухаанлаг амьтан гэж бол үздэг. Дээрээс нь монголчууд маань ч гэсэн шар шувууг их ухаантай амьтаны бэлэг тэмдэг гэж бол үздэг шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард магадгүй өөрийнхөө оюун ухаанд хөрөнгө оруулах, сургалт, ямар нэгэн хичээлтэй иймэрхүү зүйлүүд дээр анхаарал хандуулах юм бол их ололт амжилттай байхаар харагдчихээн. Дээрээс нь альва зүйлд илүү нэг юм логик сэтгэлгээгээр хандах, хэд сэтгэл хөдлөлөөр биш тийм үү, хэд юм савлгаатай биш те, илүү нэг альва зүйлийг ийм логикоор харах бүрэн магадлалтай гэдэг бол ийм тохиол бас байна. Дээрээс нь шар шувуу маань өөрөө маш ийм өндөр хамгаалагч нэрхтэ шувуу байдаг. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард та бүгдийг хамгаалагч сахиуснууд маань их идэвхтэйгээр та бүгдийг хамгаалж авах болно гэдгийг шар шувуунаас харж болох нэ. Дээрээс нь шар шувуу маань өөрөө харанхууд маш сайн хардаг юмтан байгаа. Тэгэхээр та бүхэн маань ямар нэгэн байдлаар хүний танаас нуусан зүйлийг олж мэдэх, альва зүйлийг арай өөр өнцгөөс нь харах, энэ хүн хоорондын харилцаан дээр жишээлбэл танаас нууж исэн зүйлийг олж харах, дээрээс нь танд хандж исэн хандлага, хүмүүсийн сайн муу талыг олж харах, ажил төрөл дээр жишээлбэл таны бүтэхгүй ийм байсан зүйлийг арай өөр өнцгөөс нь бүтээх талаас олж харах ч гэдэг юм. Иймэрхүү байдлыг бас энэ шар шувуу маань бэлэгдэж байгаа. Дээрээс нь энд ингээд ургамлууд айгүйх харагдчихээн. Дээрээс нь айгүй юм дөнгөж нахиагаад дэлгэсэн ийм зулцхан механизмууд айгүй харагдчихээн. Тэгэхээр ургамал гэдэг зүйл маань өөрөө дотоод эдгэрлийг ер нь бэлэгддэг зүйл байгаа. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард дотоод өөрийнхөө өнгөрсөн шарах, өнгөрсөн үзэл бодол, заавал бусад хүмүүстэй гэхгүйгээр өөрөөгөө ч гэсэн хэд шүүдэг байсан байдал ч тийм үү, өөртөө хатуу ханддаг байсан байдал. Энээсээ босон таны юм сэтгэлийн шарах. Эдгээр зүйл дээрээ та бүхэн маань ийм дотоод эдэрлийг бас бий болгох нэ. Тэрийг тэгж чадсанаар та бүхэн маань яг л энэ нахианууд шиг өөрийгөө шинээр бий болгож өөрөөсөө шинээр ургах, нахиалах, гэрэлтэх ийм сарууд та бүхэнд маань ер нь бол тохиож байгаа гэж би бол хэлмээр байна. Тэгэхээр ер нь бол би болон би махбод болон сэтгэл санааны хувьд бол ер нь бол 11-12 сар та бүхэн маань маш ийм өөртөө ажилласан өөрийнхөө дотоод энергитэй, дотоод мэдрэмжтэйгээ ажиллаад өөрийгөө ингээд эдгэх тал дээр илүү ийм үйл хөдлөлийг авсан нэг ийм дотоод амар амгалан тайван байдлыг бий болгосон. Ийм ер нь бол сар байхыг энэ та бүгдийн сонгосон стикерээсээ бол би бол тайлж уншиж байна.
За одоо бүгдээрээ таарат хөзөрлөг барцгаая. За би таарат хөзрөөрөө та бүхэндээ нийт 7 асуултыг бэлтэж тавьсан байгаа. За эхний асуулт нь болохоор 11-12 сарын маань ерөнхий одоо энерги ямар хөө байх вэ гэдэг асуултын дээр маань болохоор за Ace of Pentacles дээрээс нь Ten of Swords хөзөр маань гарч ирсэн байгаа. За тэгээд хоёр дахь асуулт маань болохоор хувь хүний хөгжил тал дээр ямар хөзөрнүүд гарч ирсэн бэ гэхлээр за Strange хөзөр маань за дээрээс нь Ace of Swords хөзөр маань гарч ирсэн байгаа. За бусад асуултууд болохоор яг ингээд 2-2-оор нь ч юм уу гараад тавья гэж бодлоо. Тэгвэл бөөндөө тавихлаар картууд маань айгу том картууд учраас бүгдээрээ багтахгүй. За тэгэхээр 11-12 сарын маань ерөнхий энергигээр Ace of Pentacles за дээрээс нь Ten of Swords маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол Ace of Pentacles маань та бүхэн 11-12 сард за ямар нэгэн шин зорилгыг өөртөө тавих. За илүү одоо ийм бодит зорилгыг тий гэр орон дээрээ за ажил дээрээ цаг хугацаа тий мөнгө санхүү дээрээ ямар нэгэн шин зорилгыг тавих, шин одоо зүйлийг бий болгох тал дээр анхаарах. За иймэрхүү зүйл одоо шинэ боломж нээгдэх тий иймэрхүү зүйл бас та бүхэнд маань тохиолдох. Энэ зүйл маань бас айгүй юм адтай одтойгоор тий эвэгдэх байдалтай харагдчихэв. Тэгэхээр та бүхэн маань ажил дээрээ шинэ одоо төсөл бичих тий эсвэл шинэ ажилд орох за эсвэл шинэ бизнес эхлэх гэдэг юм ямар үзэл дээр айгүй өрөөгөөчтэй байх нь за гэр бүл гэр орон гэдэг зүйл дээр одоо шинэ засвар хийхтэй шинэ тавилга авах гэдэг юм ямар үзэл ямар нэг юм шинэ зүйл хийх бүрэн боломжтой юм гэдгийг бол энэ 11-12 сар дээр маань энэ хөзөр маань бол гарч ирж байна. За дараагийн хөзөр маань болохоор Ten of Swords маань доош гарч ирсэн. За тэгэхээр энэ хөзрийнхөө зураглалыг харах юм бол ямар нэгэн эзэн бий байхгүй. За ийм уулын хорион дээр ийм 10 ширхэг сэлэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ 10 ширхэг сэлмээр та бүхний маань өнгөрсөндөх одоо бодол за сөрөг бодол те таныг ингээд гацаагаад байдаг, таныг ингээд уяад байдаг бодол, үзэл суртал те. За ихтгэл үнэмшил ч гэдэг юм уу. За дээрэс нь өнгөрсөнтэй холбоотой сэтгэлийн шарах. За иймэрхүү зүйлүүд маань байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг энэ зүйлээ ингээд орхиж авах одоо цаг нь ирсэн байна. Дээрээс нь та бүхэн маань ингээд энийгээ ингээд нэг уулын орон дээр те бүх энэ таныг хойш нь татаад байсан үзэл бодол таныг зовоогоод байсан энэ их зүйлээсээ одоо юм сэтгэлийн шарах эдгээр зүйлээсээ та бүхэн маань холдож чадах нэ. Ингээд доош харснаар те та бүхэн маань ер нь бол 11-12 сар дээр ер нь бол альва зүйлийг шинээр эхлэх. За өнгөрснөөсөө тэг хэрэгтэй зүйлээ л авч яваад хэрэггүй энэ гомдол цөхрөл гэдэг зүйлийг үлдээх. За магадгүй энэ цаашлаад ярих юм бол таны гомдоож исэн зүйлийг мартах, уучлах тий. За хүн хоорондын харилцаан дээр ч гэдэг юм уу иймэрхүү зүйл дээр та бүхэн маань хүмүүс таны гомдоосон хүнийг өршөөх, уучлах. За дээрэс нь танд хэрэггүй ихтгэл үнэмшлийг орхих. За илүү шинээр ихтгэл үнэмшлээ бий болгох. За ийм хөзөр маань гарч ирсэн байна. Тэгэхээр яхаа аргагүй энергийн шалгалттай маань бас айгу таарж байгаа юм шиг байна. Та бүхэн маань яхаа аргагүй дотоод одоо өнгөрсөнтэй холбоотой асуудал орхиж чадсанаар, эдгэж чадсанаар, уучлж чадсанаар дотоод эдгэрлэл гэдэг зүйл маань бас танд 11-12 сард манаас бүрэн одоо хэрэгжиж явах нэ. За тэгээд хувийн өсөлт хөгжил гэдэг асуултан дээр Ace of Swords дээрээс нь Strange үзэр манаас гарч ирсэн. За тэгэхээр хувийн өсөлт маань 11-12 сард ямархуу байдлаар танд илэрхэх вэ гэхлээр та илүү ийм уян хатан альбай зүйлийг арай илүү эргээр хардаг. За илүү нэг юм зөөлөн байдлаар тэ хүнд тусалдаг илүү одоо нэг юм таны нэг юм уян хатан байдал маань сэргэхээр харагдчихээн. Магадгүй ойрын хугацаанд та альва зүйлд арай илүү нэг юм хүдэн хүндий ханддаг одоо няхуур байсан ч гэдэм үү те нэг юм хахир иймэрхүү зантай одоо өнгөрүүлж исэн бол 11-12 сард та өөрийнхөө яг юм дотоод зөөлөн үнэнч за ийм байдлыг сэргээж авах нэ. За тэгэхээр энэ зүйлийг сэргээснээр тань бол таны 11-12 сарын маань өсөлт хөгжил хувь хүний өсөлт хөгжил дээр маань маш сайнаар нөлөөлөх зүйл байна. За дээрээс нь Ace of Swords маань гарч ирсэн. За тэгэхээр яхаа аргагүй 11-12 сарын маань энерги дээр 10-ын сэлэн маань гарч ирсэн. Та бүхэн маань тэгэхээр бүх зүйлийг тэ ингээд өнгөрсөнтэй холбоотой шархаа уучлаад эдгээгээд энд орхиж чадсанаар 11-12 сарын маань хувь хүний өсөлт хөгжилтээр маань та бүх зүйлийг ингээд шинээр эхлэх бүрэн боломжтой шинээр эхэлж байгаа гэдгийг энэ хөзөр маань л илтгэж байна. Тэгэхээр та бүхэн маань хувь хүний хөгжилтээр альва зүйлийг шинэ
шинэ өнцгөөс харах, за шинэ боломжуудаар өөрийгөө хүрээлүүлэх, за шинэ одоо итгэл үнэмшлийг бий болгох те ямар нэгэн ажил дээр ч гэдэм үү хичээл сургууль дээр шинэ санааг өөртөө уралдуулах, за өөрөөсөө бий болгох те илүү юм логик сэтгэлгээгээр альва зүйлд хандах, шийдвэр гаргах, за ийм тал дээр илүү юм шинэ сорхог байдал маань тань дээр ингээд итвэчихнэ. Тэгэхээр яхаа аргагүй өнгөрсөндөх одоо би болсон энэ 10-ын сэлэмтэй энэ зүйлээ орхиж чадсанаар та бүхэн маань 11-12 сарда бүх зүйлийг ингээ шинээр сайхан эхлэх ийм боломжтой сарууд бол үргэлжлэх нь байна. Тэгэхээр ерөнхий ингээ харах юм бол 11-12 сарын маань энерги яхааргүй нэг юм мөрчлөг тусаж байгаа энерги. Яхааргүй 10-ын зоос маань доошоо гарч ирээд араас нь Ace of Swords-тэй дөнгөж шинээр эхлэх шинэ эхлэлийн маань хөдрүүд ингээд 2 хөдөр гарч ирсэн. Тэгэхээр та бүхний маань ийм мөчлөг энэ 11-12 сард ерөөхдөө дуусгар болоод шинээр одоо мөчлөг маань эхэлж байгаа гэдгийг эдгээр 4 хөдрөөс бол харж болох нэ. За одоо бүгдээрээ хайр дурлалынхаа хөдрүүдийг гаргаж авцгаая. За хайр дурлалын маань хөдөр дээр гол хөдөр маань болохоор Knight of Pentacles хөдөр маань гарч ирсэн. За тэгэхээр Knight of Pentacles маань ерөөхдөө та бүхэн хайр дурлалын талаар илүү ийм доктортай, илүү нэг юм бодит байхыг харж байгаа хөдөр. Одоо энэ зураглаа харах юм бол ингээд морь тэгж хахад би хөлн ингээд үндэс. Тэгээ модны үндэс мөчөр байгаа. Тэгэхээр илүү юм газардлагатай. За хайр сэтгэл дээр та бүхэн маань бусад саруудыг бодоход илүү юм газардлагатай. За илүү нэг юм доктортай те илүү юм бодит байхыг энэ хөдөр маань бол харуулж байгаа. За дээрэс нь би хостой болон хосгүй гэж хөдрүүдэд авсан байгаа. За энэ талдаа бүгдээрээ ингээд хосгүй хүмүүсийнхаа 11-12 сарын маань хайр дурлалын байдал ямар хөө байхыг нөгөө талдаа болохоор хостой хүмүүсийн маань 11-12 сарын байдал юу ямар хөө байх вэ гэсэн хөдрүүдэд ингээд тавьчих. За ингээд харах юм бол за хосгүй хүмүүсээс эхлэх юм бол за 7-гийн сэлэм за дээрээс нь фул өдөр маань гарч ирсэн. За тэгэхээр яхаа аргагүй та бүхэнд маань хосгүй хүмүүсийн маань ихэнх одоо тохиолдолд ихэнх хүмүүст маань шинэ юм хайр, шинэ адал явдал эхлэхийг энэ фул өдөр маань бэлэгдэж байна, хэлж байна. За тэгэнгүүт энэ магадгүй энэ хайр сэтгэл маань за Seven of Swords гэхлээр маш юм одоо далд байдлаар илэрхээр бол харагдаад байна. Яах вэ гэхлээр магадгүй таныг сонирхож байгаа, танд ингээд юм таныг ингээд анзаарч хардаг те таны гэсэн сэтгэлтэй энэ хүн маань ерөөсөө анхнаасаа та энэ хүнийг ерөөсөө мэддэггүй. Энэ хүн одоо юу гэдгийг таныг сонирхож байгаа хүүг та мэддэггүй те ерөөсөө юм анзаарахгүй ийм байсан харилцаа маань одоо танд шинэ ийм харилцааг бий болгох магадaltaй. Та өмнө ерөөсөө анзаарч байгаа хүн за дээрэс нь энэ хүн маань таныг ингээд анзаарч байгаагаа ерөөсөө мэддэгдүүлдэггүй илэн далангуй тантай харьцдаггүй те ер нь жоох нэг юм нууцрахаг нууц ийм байсан эмэгтэй хүн маань те ер нь бол гарч ирээд та бүх хоёрын маань дунд юм шинэ харилцаа үүсгэх бүрэн боломжтой байгааг бол харуулж байна. За яг хуу энэ тал дээр маань та бүхэн маань магадгүй жоох юм болгоомжтой байх хэрэгтэй. За гэхдээ ер нь бол айлгүйгээр юм сэтгэлгээ нэг ёстой гэсэн хоёр үзэр маань бас гарч ирж байгаа. Тэгэхээр хит сэрэмжтэй хандаад энэ шинэ харилцааг үгүй гэж болохгүй байх нь. За эсвэл хит одоо энэ шинэ харилцаандаа тэг шинэ адал явдалтай тогтлоод нөгөө хүнээ жоохон сэжиглэх ч гэдэг юм уу те эсвэл жоохон юм болгоомжтой байх талаа жоохон сулруулахгүй байх талаараас анхаарах хэрэгтэй байх нь байна. За дээрэс нь надад бас нэг орж ирсэн мэдээлэл нь болохоор за энэ ингээ шинэ харилцаан дээр ийм мэдээлэл. За магадгүй 11-12 сард яг ийм хостой гэхэд хэцүү тийм нэг ийм хостой тал руу ороход хэцүү жоохон ийм дан ийм харилцааны тал дээр ямар зүйл болох вэ гэхээр яг тэр харьцаж байгаа хүнийхээ танаас нууж байгаа зүйлийг олж мэдэх. Танаас тэр хүн ямар нэгэн зүйлийг нуусан байдал энэ зүйл маань ил гарах танд эсвэл өөрөө тэр хүн маань өөрөө хэлэхтэй. За энэ байдлаасаа болоод та энэ харилцааг цааш нь үргэлжлүүлэх үгүүдээр эргэлзэхтэй. Иймэрхүү зүйлс байж магадгүй харагдаад байна. За дээрээс нь тэр хүн маань танд одоо юу гэдэг хитрхи нэг юм мэдрэмжгүй хандах. За хитрхи одоо нэг юм мухагаар хандах те яг юм нууцаа хэлээд за дээрээс нь нууц ямар нэгэн зүйлийг та олж мэдэх. За тэрнээсээ гадна танд энэ хүн маань ямар нэгэн мэдрэмжгүйгээр ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр ч гэдэм үү те хит жоохон нэг юм хориг дууч гэдэг юм уу иймэрхүү байдал бас байж магадгүй. Knight of Pentacles-ийнхаа нөлөөтэйгээр те юу гэдгийг уулзахгүй удах ч гэдэм үү ямар нэгэн үйл хөдлөл авахгүй байх магадлал айгүй өндөртэй харагдаад байна. Тэрнээсээ болоод та бүхэн маань энэ хүний одоо энэ харилцаатай хүнээ гэхээс илүүтэйгээр шинэ гарч ирсэн хүнд бас фокуслах. За иймэрхүү зүйл бас 11-12 сард маань бас гарч магадгүй харагдаад байна.
За одоо бүгдээрээ хостой хүмүүсийн 11 12 сар жирийн ямар хөө байх вэ гэд харсан чинь Eight of Wands маань гарч ирсэн. За тэгэхээр энэ бол Knight of Pentacles-аас шал өөр хөдөр гарч ирсэн. Зөв хараад тэгэхээр хостой хүмүүс маань илүү одоо юу гэдгийг харилцаа нь илүү ингээд ахиж дэвшил илүү сайтай те. За илүү нэг юм хурдан өнгөрөхөөр харагдаж байна. 11 12 сар маань маш одоо юу гэдгийг хурдтайгаар холбоо бие бинийгээ мэдэх мэдээлэл гэдэг юм уу те бие бинийгээ бодох бодол за ер нь бол бүх зүйл маань маш юм хурдтайгаар шатахаар харагдаж байна. За харилцан одоо айгүй юм ирч хүчтэйгээр те энэ харилцаа айгүй хурдтайгаар сайжрах за дээрэс нь биенийхээ талаар маш олон зүйлийг олж мэдэх мэдээлэлээ солилцох халуун дотн нэрээ бий болгох те за иймэрхүү зүйл бол бий болохоор харагдаж байна. Хостой хүмүүс дээр маань за тэгэнгүүт энэ байдал маань хит одоо юу гэдгийг гал шиг те ийм хурдтай өнгөрөх учраас та бүхэн маань ингээд юу болж байгааг ч гэдэг юм уу те хит ингээд анзаарахгүй байх магадлал ч гэдэг юм уу те жоохон юм сөрөг тал байж магадгүй гэж бодож иж магадгүй хит одоо хурдан өрнөд ч гэдэг юм уу те нөгөө хүнтэйгээ айгүй хурдан дотносоод ийм зүйл маань одоо хурдан одоо өрнөд байгаа шиг хурдан дуусчих вэ гэдэг юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг олж хараагүй байх үү гэдэг юм уу иймэрхүү зүйл байж магадгүй гэхдээ энэ тал дээр бол нэг санаа зовоодох зүйл байхгүй гэж хөдрөөдөөс бол харж байна. Яагаад тэгэхээр давхар Knight of Pentacles маань гарч ирсэн учраас та бүхэн маань магадгүй энэ харилцаа маш хурдтайгаар ингээд шатахаад илүү дотносоод тий сайжирж байгаа ч гэсэн та бүхэн маань яг ийм газардуулахтайгаа илүү яг ийм доктортой байдал илүү бодит байдал тий энэ хоёр маань яг л зэрэгцээд одоо уялдаа холбоотой явахаар харагдаж байна. За тэгэнгүүт Eight of Cups манаас гарч ирсэн. За тэгэхээр бас хостой хүмүүсийн маань зарим нэг одоо тохиолдолд магадгүй нэг төр хугацаанд биенээсээ холтсон төр одоо салсан гэдэг юм уу те иймэрхүү хүмүүс манаас буцаж нэгдэж магадгүй харагдаад байна. Магадгүй ингээд төр салсан гэдэг юм уу иймэрхүү байдалд орцсон байгаа ч гэсэн энэ 11 12 сард энэ харилцаа маань буцаж сэргэх за хамтдаа одоо ингээд шинэ зорилгоо тавиад те шинэ одоо харилцаагаа илүү өөр төвшөнд аваачих. Тэгээ энэ тал дээр бас бий болох магадлал айгүй өндөртэй харагдаад байна. Яагаад тэгэхээр Eight of Cups маань гарч ирснээрээ танаас ингээд тэр хүн холдох. За дээрс нь та ч гэсэн тэр хүнээс ингээд холдох шийдвэрийг гаргасан хэрнээ бие болон сэтгэл бие махбод те бүх зүйлээрээ холдож чадахгүй гэдгээ ухаарах, ойлгох. За тэгээд үйлдэл хийгээд буцаж ирэх те ийм үйлдэлийг хийснээр энэ харилцаа маань илүү одоо нөгөө нэг одоо мэдээлэл солилцоо те илүү одоо ингээд хоорондоо ярилцсанараа энэ харилцаа маань илүү ингээд шатах бас талтай гэж бол харагдаад байна. Тэгэхээр магадгүй салсан хүмүүс маань бас хоорондоо эргэж нэгдэх, эргэж одоо холбоо барих бас магадлалтай гэж бол энэ хоёр хөзрөөсөө бол харж байна. Тэгэхээр ерөөсөө магадгүй салсан хүмүүс маань танаас үнэхээр холдож чадахгүй гэдгийг сэтгэлийнхаа гүнд ойлгоод тань руу холбоо барих те үйлдэл хийх. За ийм зүйл бас болж магадгүй бах нэ. За одоо бүгдээрээ дөрөв дэх асуулт руу орцгоё. За дөрөв дэх асуулт маань болохоор за энэ 11 12 сарын маань ололт амжилт нь юу вэ гэсэн хөзөр байгаа. За ололт амжилтынхаа хөзөр дээр би болохоор хоёр хөзөр бас авсан. Би юу асуулт болгон дээр хоёр хөзөр аваад байгаа. За ололт амжилтын маань хөзөр дээр за High Priestess хөзөр маань за дээрэс нь Wheel of Fortune маань хоёулаа 100 гарч ирсэн юм байна. За тэгэхээр ер нь бол маш ойлгомжтой хөзөр. Та бүхэн маань 11 сарын 11 12 сарын маань те ололт амжилт бол өөрийнхөө дотоод зүүн совинг одоо өөрийнхөө дотоод дуу хоолойг илүү олж мэдэх, илүү олж сонсох те энэ зүйл маань дагаас та бүхэнд ийм ололт амжилт гэдэг зүйлийг бий болгох нэ. Магадгүй та бүхэн маань өөрийнхөө дотоод дуу хоолойг тал дээр жоохон эргэлздэг. За эсвэл ерөөсөө тэр тал дээр итгэдэггүй ч гэдэм үү те зүүн совин гэдэг зүйл дээр итгэдэггүй ч гэдэм иймэрхүү байсан байж магадгүй. Гэхдээ 11 12 сар та бүхэн маань энэ зүйл дээрээ итгээд за дээрээс нь үйл хөдлөл аваад те өөрийнхөө одоо жишээлбэл зүүн совин гэдэг зүйл дээрээ зүүдний тэмдэглэж бичих те. За зүүд маань эсвэл биелэх. За дээрээс нь таны дотоод дуу хоолой гэдэг зүйл маань таныг илүү одоо амжилтанд хүргэх. За иймэрхүү зүйл маань болох бүрэн боломжтой гэж бол харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө дотоод ертөнцөөр аялаад өөрийнхөө дотоод дуу хоолойг зүүн совин гэдэг зүйлтэй итгэж чадах юм бол 11 12 сарын маань амжилтуудыг маш юм үр бүтээлтэй байхаар харагдаж байна. За тэгэнгүүт High Priestess-ийн маань дотоод зүүн совин за дотоод дуу хоолой гэдэг зүйл маань ч гэсэн яг л одоо энэ сарны хэлсэн шиг тийм энэ та бүхэн маань сонгосон стикер дээр гарсан шиг яг аргагүй нэг юм дотоод өөртөөгөө нүр тулах дотоод өөрийнхөө дуу хоолойг сонсох хэрэгтэй гэдгийг бол энэ хөзөр маань стикер маань айлал маань бол та бүхэн маань сануулж байна.
За тэгээд 2 дахь өдөр маань болохоор Wheel of Fortune маань гарч ирсэн байна. За тэгэхээр энэ бол энэ Азийн хүрд гэдэг зүйл маань та бүгдэд 11 12 сард бол маш юм одоо адтай одтой. За дээрээс нь адтай боломжуудаар дүүрэн. За дээрээс нь гинтийн сайн өөрчлөлтүүд та бүгдийн маань амьдрал дээр бол гарахыг бол энэ өдөр маань бол хэлж байна. Тэгэхээр ер нь бол дотоод мэдрэмжээ давж чадах юм бол тэ зөв зүйлд хүргэнэ. За ямар нэгэн сонголт шийдвэр ч гэдэг юм уу, ямар нэгэн шийдвэр гаргах ёстой зүйл байгаа бол тэрэн дээрээ өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож чадах юм бол таныг тэр маань таны дотоод дуу хоолой таныг зөв газар руу ч хүргэж өгнө. Зөв сонголт руу ч хүргэж өгнө тэ. За гэдгийг л энэ өдөр маань гарч ирж байна. За дээрээс нь 11 12 сарын маань ерөнхий энерги бас хэлсэнчлэн мөчлөг тусч байгаа энерги мэдрэгдээд байсан. Өдрүүдээсээ. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань энэ Азийн хүрдээсээ ч гэсэн харах юм бол ямар нэгэн одоо мөчлөг тэ хов тавилангийн эргэлт болох. За дээрээс нь шинээр одоо эхлэх шинэ одоо хувь заяаны эргэлт гэдэг зүйл маань яхаа аргагүй та бүхэнд энэ 11 12 сард маань маш юм одоо хүчтэйгээр одоо танд мэдрэгдэх болох нэ. Тэгэхээр энэ мэдрэмжийг та бүхэн маань сайхан эргээр хүлээж аваад за дуусгах ёстой зүйлээ дуусгаад тий шинэ эхлэл рүү явхад бол таныг сахиуснууд тань бол таныг аз гэдэг зүйлээр тий боломж гэдэг зүйлээр бол таныг бүрэн хангаж чаднаа. Гол нь та өөрийнхөө дотоод дуу хоолойг маш сайн сонсож сонголтуудаа шийдвэрүүдээ тий гаргах хэрэгтэй гэдэг ийм ололт амжилтын 2 өдөр маань бол гарч ирсэн байна. Маш гайхалтай өдөр гарч ирсэн байна. За би дараагийн асуулт маань болохоор сургамж гэдэг өдөр гарч ирсэн байгаа. Асуулт асуусан. За сургамж нь болохоор за 11 12 сарын маань та бүгдийн маань сургамж нь юу юм бэ? Ухаарах ёстой зүйл нь юу юм бэ гэдэг өдөр дээр маань болохоор за 3 сэллэм за доош гарч ирээд дээрээс нь дахиад Ace of Pentacles маань тийшээ гарч ирсэн байна. За тэгэхээр яхаа аргагүй л нөгөө нэг уулын орой дээр байсан 10 сэллэм маань тийм таны одоо энэ 11 12 сард орхих ёстой зүйл маань орхих ёстой бодол мэдрэмж маань яхаа аргагүй л хайр сэтгэлтэй холбоотой тий таны сэтгэл зүрхтэй холбоотой нэг юм өвдөлт байх нэ. Тэгэхээр энэ 3 сэлэм маань доошоо гарч ирснээрээ яхаа аргагүй та бүхэн маань өнгөрснөөсөө салж чадах өнгөрсөндөх одоо өөрийгөө за өрөөлийг ер нь бол уучлж өршөөх за илүү одоо шин зүйл рүү явхад өөрийгөө бэлэн болсон байгаагаар мэдрэх нь 11 сард 12 сард. Тэгэхээр та бүхэн маань өмнөх одоо таныг юм өвтгөжсэн зүйл өвтгөжсэн харилцаа за иймэрхүү зүйлүүдээс гол нь та бүхэн маань сургамж нь юу вэ гэхлээр энэ өвтгөжсэн энэ зүйлээс хүнд туршлага тий танд хэрэгтэй зүйлээ туршлага гэж бодсон зүйлээ авч үлдэх. За бусад зүйлийг нь хаях тий илүү одоо нэг юм бүтээлч байдлаар өөрийгөө эдгэх тал дээр илүү юм сургамжтай байх нэ. За дээрээс нь 3 сэлэм маань ер нь бол уучлал өршөөл тий сэтгэлийн одоо шархаа эдгэх гэсэн ийм хөзөр байгаа. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн маань сургамжаа авах ёстой, сургамжаа ухаарлаа ойлгож авсан бол үлдсэнийг нь бол тий яг тэр Азийн хүрд гэдэг зүйлтэй бас үлдээгээд уучлаад тий одоо ингээд шинэ одоо харилцаа үүсгэхэд за дээрээс нь шинэ эхлэлийг бэлэгдэхэд одоо эхлэхэд танд хэрэгтэй одоо тэр сэтгэлийн шархнаасаа авах ёстой зүйлээ илүү бүтээлч байдлаар туршлага авч үлдээд яг тэр хүний үзэн ядчихсэн ч гэдэг юм уу өвдөлч гэдэг юм уу тий шарах иймэрхүү зүйлээ бол ингээд өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй гэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. За дээрээс нь Ace of Pentacles гарч ирснээрээ ер нь бол юм өнгөрснөө хүлээн зөвшөөрөөд тий тэндээсээ ингээд өөрийнхөө шинэ үн цэнийг бий болгох өөрийнхөө шинийг одоо тий шинэ өөрийгөө бий болгох тэрэн дээрээ ингээд ажиллах хэрэгтэй гэдгийг бол энэ 2 өдөр маань бол хэлж байна. Тэгэхээр та бүгдийн маань 11 12 сарын маань сургамж бол яхаа аргагүй уучлах өөрийнхөө сэтгэлийн шархыг эдгэх ёстой гэсэн тохиол энэ өдөр маань гаргаж ийн. За тэгэнгүүт энэ сэтгэлийн шарх энэ өнгөрснөөсөө тий хүлээн зөвшөөрөх. За тэндээсээ өөрийгөө шинээр бий болгох. За дээрээс нь туршлага тий авч ирээдүг рүү авч явах хэрэгтэй гэсэн нэг юм бодит ийм үйл алхам бол та бүгдийг маань хүлээж байгаа гэдэг бол ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр яхахгүй нөгөө 11 12 сарын маань ерөнхий энергитэй бол аюу сайн таарч ийн гэж би бол харж байна. За дээрээс нь 6 дугаар асуулт маань болохоор та бүгдийн маань хэрэгжүүлэх ёстой зүйл 11 12 сард хэрэгжүүлэх ёстой зүйл маань юу вэ гэсэн чинь 2-ын сэлэм 4-ийн цоос 2 маань гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээд ажиглангууд гарч ирсэн хөзөрт маань дандаа сэлэм дандаа пентакс хөзөрт бол гарч ирээд байгаа харагдаад байна. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань 11 12 сарын бодлоо маш сайн зэгцлэх бодлын хүлээснээс өөрийгөө
чөлөөлөх. За дээрээс нь илүү нэгэн бодит талхам хийх ёстой гэдгийг бол энэ сэлэн болон зоосны үзүүд маань бол та бүгд бас анхааруулж байна, хэлж байна. За хэрэгжүүлэх ёстой зүйл. За та бүхэн маань 11 12 сард өөрийнхөө эргэлзээг арилгах. За итгэлтэйгээр шийдвэр сонголтыг хийх цаг ирэх нэ. За тэгэхээр ер нь бол 11 12 сар та бүхэн маань ямар нэгэн сонголт шийдвэрийг хийх хэрэгтэй ийм үе ирэх нь байна. Тэгэхээр энэ үеийг яаж сонголт шийдвэрээ гаргах хэрэгтэй вэ гэхээр ямар нэгэн зүйл эргэлзэхгүйгээр за одоо нэг сэлмийг нэг сонголтоо хийхэд нөгөөдөгтөө харамсахгүйгээр тийм ер нь бол эргэлзэхгүйгээр яг ингээд өөрийнхөө логик сэтгэлгээнд дээр илүү суурилсан тийм ингэж сонголтоо хийх хэрэгтэй байх нэ. За дээрээс нь сонголт шийдвэрийн хөзөр гарч ирсэн тохиолдолд та бүхэн маань энэ сонголтоо хийх л ёстой. Хийхгүй удахл юм бол удасныхаа хэрээр энэ зүйл маань жоохон юм сөрөг тал руугаа явах тийм магадлал айгүй өндөрсдөг учраас сонголт шийдвэрээ маш сайн цаг тухайд нь гаргах хэрэгтэй. Хэд сонголт хийхгүй удах юм бол тэр нь маань ингээд төөрөгдөө та өөрөө ч гэсэн бодлынхаа хүлээсэнд орогдоо те яг ингээд юм харахгүй байгаа шиг сонголтоо хийхэд улам хэцүү болно. Тэгэхээр ер нь сонголт шийдвэр гаргах үедээ заавал гаргах хэрэгтэй. Тэгээд юуг нь барьж үлдэх үү, юуг нь тавих үү гэдгээ маш сайн ялгах хэрэгтэй. За магадгүй энэ маань шинэ ажилтай холбоотой байж болно. За та шинэ ажилд орох уу, эсвэл хуучин ажилдаа үлдэх үү. За эсвэл магадгүй хайр сэтгэлийн тал дээр танд хоёр сонголт бас байж магадгүй харагдаад байна. Хоёр хүнтэй бичдэг те аль ингээд гинт гарч ирсэн хоёр хүнээс ч гэдэг юм уу те. Ийм шинэ харилцаан дээр бас анхаар сонголт хийх шийдвэр бас гарах нь байна. Тэгэхээр энэ дээр та илүү нэгэн бодитойг за илүү нэгэн логик сэтгэлгээгээ бас анзаарч иж те логик сэтгэлгээгээрээ илүү нэг юм эргэлзээгүйгээр сонголтоо хийх хэрэгтэй гэдгийг бол энэ хөзөр маань анхааруулж байна. Тэгэхээр та бүхэнд маань заавал сонголт хэрэгжүүлэх зүйл гэдэг дээр хоёрын сэлэн гарсан учраас хоёулын танд байгаад байж болохгүй те хоёр сонголтноос хоёулангийн ингээд атгаад байгаад байж болохгүй. Заавал нэгийг нь илүү гол зүйл болгох те энэ тал дээр бас анхаарах нь байна. За дээрээс нь дөрвийн зоос маань гарч ирсэн. За дөрвийн зоос маань ер нь бол хэд юм барьцалтгаа болох. Хэд ингээд зууралтаа болох. За дээрээс нь сэтгэл санаа болон ийм материалын зүйл дээр юм уян хатан байдлыг бол зөвлөж идэг. Тэгэхээр ингээд 6 ч гэсэн харах юм бол ингээд бүр үндэстэй юутай хэтэнтэй ингээд зууралтаад ерөөхдөө ингээд салахгүй байгаа байдлыг бас хэлж идэг. Тэгэхээр яг ингээд нийлээд харах юм бол нэг зүйлтэйгээ хэд удаан төвлөрөх, хэд удаан ингээд сонголт хийхгүй байх. За эсвэл ингээд хэд ямар нэгэн зүйлээс зуурах. За энэ магадгүй харилцаа байж болно. За мөнгө санхүүтэй үнэхээр ингээд танд үр өгөхгүй байгаа тийм зүйлээс ингээд салахгүй ингээд зуралтаад байх бас магадлалтай гэсэн юм хөзөр маань бол гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань аль болох альва зүйлийг те ингээд нэг хит бариад хит ингээд байхгүйгээр тавих хөстэй зүйлээ тавих нь байна. За авч үлдэх хөстэй зүйлээ авах байна. Энэ тал дээрээ бас энэ зүйлийг бол хэрэгжүүлэх хөстэй хөзөр гэд банал гарч ирсэн байна. За миний сүүлийн асуулт байгаа. Сүүлийн асуулт маань болохоор 11 12 сард 1-р группийнхний маань хүлээж буй гайхамшигтай зүйл нь юу вэ гэдэг ийм гайхамшигын хөзөр бас хоёрыг татаж авсан байгаа. За энэ хөзөр дээр маань Justice маань доош харж гарч ирээд 7-гийн саваа маань болохоор дээш харж ирсэн байна. За тэгэхээр магадгүй 11 12 сард танд ийм шудраг бус санагдах. Тэгээ танд ингээд хүмүүс шудраг бус хандах ч гэдэм юм уу те. Шударгаар таныг дүгнэхгүй байх ч гэдэм юм уу. Иймэрхүү зүйл бол байж магадгүй харагдаад байна. Гэхдээ та бүхэн маань итгэл үнэмшлээ хамгаалаад зогсчих юм бол те өөрөөрөө итгэл үнэмшилд өөрийгөө хамгаалах те энэ зүйл дээрээ бат зогсож чадах юм бол гайхамшиг гэдэг зүйл маань ирэх нэ. За ер нь бол гол утга маань ер нь л ийм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол та илүү ийм төвчээртэй, шударгаар те өөрийнхөө үн цэнийг ингээд хамгаалах. Энэ бол ингээд таны 11 12 сарын гайхамшиг. Тэгэхээр магадгүй 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань ямар нэгэн тохиолдолд өөрийгөө жоохон хамгаалж чаддаггүй те бусдын үзэл бодол ч гэдэм юм бусдын энергинд хит автдаг ч гэдэм юм иймэрхүү зүйл бас байж магадгүй харагдаад байна. За тэгэнгүүт 11 12 сар та бүхэн маань өөрийнхөө төлөө бат зогсож чаддаг болох нэ. Өөрийгөө өмөрч сурах нь байна те. Өөрийгөө гэхдээ юу гэдэм муу талаараа биш сөрөг бодлоор ч гэдэм тийм биш. Илүү юм шудраг байдлаар өөрийгөө өмгөөлж сурах. Өөртөө хамгаалтыг бий болгох. За ийм зүйл бол та бүхний маань бол гайхамшиг ийм зүйл бол та бүхнийг 11 12 сард маань хүлээж байгаа бас ерхий
одоо гол энерги маань бол ийм байх нэ. За дээрээс нь цөөн хэдэн энерги маань хувьд justice үзэж доош харж гарч ирсэн гэхлээр ямар нэгэн бичиг баримттай холбоотой за банк санхүү зээл за эсвэл те ажил ч гэдэм юм уу за шүүх цагдаач гэдэм юм иймэрхүү бичиг баримттай холбоотой зүйлээр та бүхэнд маань хариу хүлээж исэн бол за магадгүй визний хариу ч гэдэм юм уу те за иймэрхүү зүйл хүлээж исэн бол энэ зүйлийн маань хариу ирэх. За энэ нь ингээд таны одоо 11 12 сарын маань гайхамшиг зүйл гэдэг дээр бас орох нэ. За тэгэхээр ямар нэгэн бичиг баримттай холбоотой хариу ирэх. За гол энерги маань болохоор ерөнхийдөө өөрийгөө хамгаалах, шударгаар өөрийн үн цэнийг хамгаалах, өөрийгөө хамгаалах. За ийм зүйл бол суралцах нь тийм. Ийм зүйл бол таны одоо гайхамшиг 11 12 сарын маань гайхамшиг байх нэ. За би дээрээс нь Oracle хөзрөөс татсан байгаа. За Oracle хөзөр дээр маань болохоор Shine Bright, за дээрээс нь Deeper World, тэгээд Behold Beauty гэсэн. За ийм 3 хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр Shine Bright гэрэлт гэсэн хөзөр маань болохоор за өөрийнхөө одоо гэрлийг те ингээд бусдад өгөхдөө хизээч одоо өөрийнхөө үн цэнийг бити мартаарэ. За дээрээс нь зарим хүн одоо чиний гэрлийг тэгээ чиний одоо үн цэнийг ашиглах гэж одоо оролдох ч гэсэн чи өөрөө гэрлээ ерөөсөө бүдгрүүлээд те өөрийнхөө гэрлийг унтрааж болохгүй гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр энэ хөзрийн маань бол гол утга бол өөрийнхөө үн цэнийг одоо эрч хүчээ хамгаалах хэрэгтэй гэсэн ийм карт бол харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань хит одоо бусдын үгээр тийм үү бусдын энергинд хит автахгүй байх. За өөрийгөө гэсэн нэг юм хамгаалалтын одоо boundaryтэй байх хэрэгтэй гэдгийг бол сануулж байна. За дээрээс нь бусдад туслах маш юм сайхан сэтгэлтэй тий бусдад туслах одоо ийм өөрөөр нэмжин сэтгэлтэй гэдэг бол энэ хөзрөөсөө харж болж байна. Тэгвэл бусдын энергийн нөлөөнд татахгүй байх хэрэгтэй. Хүнд туслах. За дээрээс нь өөрийнхөө гэрэлтэй энергиэр тий бусдад тусалж болно. Гэхдээ ерөөсөө тэрийгэ буцаагаад алдаж болохгүй. Ер нь бол өөрийн гэрлээ ийм хязгаарлахгүйгээр нэг юм хязгаар тогтоох тал дээр ер нь суралцах хэрэгтэй гэсэн юм хөзөр гарч ирсэн байна. За дараачихын хөзөр болохоор The Deeper World. За тэгэхээр ер нь бол гүн гүнзгий ертөнд. За тэгэхээр та бүхэн маань ер нь бол нэг юм амар амгалан байдал 11 12 сард айгүй юм зөнгөлөхөөр байна гэсэн хөзөр дээр маань одоо энэ стикер дээр маань гарч ирсэн зүйл маань хөзөр дээр маань гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань бүх зүйлийг хэд түргэн одоо өрнүүлэх гэхээс илүүтэйгээр те илүү ингээд тайвнаар илүү ингээд тэнцвэртэйгээр илүү нэг юм ухаантайгаар те 11 12 сарыг өнгөрөх хэрэгтэй байх нэ. За дээрээс нь зарим нэг зүйлийг зүгээр л ийм урсгалт нь ингээд даатах. Зүгээр л бүх зүйл ингээд цагтаа зөв цагтаа дэлгэрэн зөв цагтаа бүтэн за зөв цагтаа бий болно. Зүгээр л ийм зүйлд итгээд хит одоо яарад адгаад те ингээд шаардлагагүйгээр илүү одоо ийм 50 байдал дээр анхаарах хэрэгтэй гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. За дээрээс нь 50 байдал гэдэг маань те яг нэг юм 50 цонхоороо хараад чи тийм үү за эсвэл гадаанаар жаргаж байгааг мандж байгааг за илүү ингээд нэг юм байгальтай ойрхон бас та бүхэн маань байх тэр болгоноос те жижиг зүйлээс бас нэг юм тайвширлыг амар 50 байдлыг бас мэдрэх хэрэгтэй гэж бол бас хэлмээр байна. За тэгээд Behold Beauty гэсэн ийм хөзөр манаас гарч ирсэн. За тэгэхээр энэ хөзөр маань болохоор хэрвээ чи одоо ертөнцийг шудраг буус за дээрээс нь бусад хүмүүсийг одоо дайсан бит харах юм бол те дайснаа гэж харах юм бол тэр ертөнд одоо яг л чамд яг л тийм хариу өгнө. Харин илүү гоо сайхан гоо үсгэлэнтэйгээр сайхныг олж харах юм бол ертөнд яг л чам тийм сайхныг одоо буцааж тусгана гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр ер нь бол бодол болон бодит байдлын одоо тусгал. Тэгээ бодол та юу бодно тэр бол таны бодит байдлын тусгалаа гэсэн ийм сануулгын хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр аливаа зүйлийг илүү сайн талаас нь харах хэрэгтэй ах нь байна. За дээрээс нь хит одоо сөрөг талааг нь харахгүйгээр те сөрөг зүйлээс ч гэсэн сайныг нь олж харах юм бол та илүү юм тайван амгалан за дээрээс нь илүү юм сайн сайхан те ийм дотроосоо гэрэлтэж чадах нэ. За тэгэхээр ер нь бол сөрөг бодлоосоо ангижраад илүү гоо сайхан гэрэл хийгээ ер нь харж сураарай гэсэн хөзөр байна. Тэгэхээр энэ бол магадгүй яхаа аргагүй л нөгөө 11 сэлэмтэй бас холбогдчихж бас магадгүй харагдаад байна. Илүү одоо өнгөрсөн дөхтэй хэцүү зүйлүүдэд хайж чадсанаар та бүхэн маань ирээдүрүүгээ те илүү юм сайхан гэрэлтэйгээ ирээдүрүү бас
хүрнэ гэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. 11-12 сарынхаа энерги ийм уршлагтай холбох юм бол ер нь л ийм гэрэлтэй тал. За гэрэлтэй тал өөрийнхөө сайн сайхан талыг болон сүүдэртэй талаа ч гэсэн ингээд уялдаж холбоо бий болгосноор за сэтгэлийнхаа тэнцвэртэй байдлыг за дээрээс нь ийм сүнслэг өсөлтийн тал дээр айгүй ийм үр бүтээлтэй байхаар саруул харагдчихээн. За дээрээс нь 11-12 сар гэдэг зүйл маань яа харахгүй л өнгөрсөн төгсгөлөө тавьж явуулах ирээдүр рүү алхах ийм сар бол нэгдүгээр группынд маань л тохиож байна. За ингээд нэгдүгээр группын маань уншлаад дуслаа. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таараад байлаа. 2 дугаар бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 2 дугаар бүлгийнхаа гол хөзөр рүү орохоос өмнө за би энэ удаагийнхаа бичлэг дээр зориулаад та бүгдийнхаа сонгож авсан энэ хөзөр одоо стикерээр та бүгдийнхаа 11-12 сарын ерөнхий төлөвийг бас хэлж өгье гэж бодлоо. За тэгэхээр та бүгдийн 2 дугаар бүлгийн маань сонгосон за энэ гол хөзөр маань ерөнхийдөө ногоон өнгийн суурьтай хөзөр байна. Тэгэхээр ногоон өнгө гэдэг маань өөрөө сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг за дээрээс нь дотоод эдгэрлийг за дээрээс нь шинэ эхлэлийг ер нь бол бэлэгдсэн ийм одоо өнгө байдаг. Илүү ийм тайвнаар за тайв сэтгэлийн ийм тэнцвэртэй байдлыг за дээрээс нь өөрийнхөө шинэ эхлэлийг тавьсан за ийм сар бол ер нь бол би болох нь байна 11-12 сар маань. За дээрээс нь гол амьтан маань болохоор сон байгаа. За энэ сон гэдэг амьтан маань өөрөө ус болон агаар элементтэй амьтан байгаа. Тэгэхээр та бүхэн маань яхаарахгүй яг энэ ногоон өнгөтэйгөө зохицоод 11-12 сард альва зүйл логикоор хандах хэрэгтэй үед логикоор хандаад за сэтгэл мэдрэмжээ дагах үед сэтгэл мэдрэмжээ бүрэн дагахаар аль алиг нь ер нь бол хослуулж чадхаар байхыг бол харагдаж байна. За дээрээс нь энэ сон маань даалгавчин дээр ийм однууд байгаа. За тэгэхээр од гэдэг зүйл маань өөрөө ихтгэл найдварыг за урам зориг илтгэдэг. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сарыг өөртөө ихтгэлтэйгээр за илүү урам зоригтойгоор эхлэнэ гэдгийг бол энэ од маань бол илтгэж байна. За тэгээд сон гэдэг амьтан маань өөрөө ийм зүн совин бас илтгэдэг. Тэгэхээр та бүхэн манаас 11-12 сард бас зүн совин өндөр илүү тэр зүйл дээрээ бас анхаарал хандуулж чадхаас ийм сар бас өнгөрөхөөр харагдаж байна. За дээрээс нь сон гэдэг амьтан маань өөрөө амьдралын мөчлөгийг за шинэ эхлэлийг бас бэлэгддэг. Тэгэхээр магадгүй та бүхэн маань яхаарахгүй нэг юм мөчлөгтэй амьдралын за нэг хэсэг хугацааны мөчлөг маань дуусаад амьдралын хувьсэл хийхээр бэлтэж байгаа. Амьдралын шинэ эхлэлийг одоо бий болгохоор бас илтгэж байгаа гэж бол харж болж байна. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард яах хэрэггүй альва зүйлийг шинээр эхлүүлэх, шинэ зүйл сурч мэдэх ч гэдэм иймэрхүү зүйл төр бас анхаарал бас төвлөрөх шинжтэй харагдаж байна. За дээрээс нь энэ зураглалын маань хамгийн доод хэсэгт суур болсон хэсэг нь болохоор за шинээр ургамал навчтай ингээд нахиалж байгаа хэсэг байна. Хуучин энэ шар хэсгээтэй ингээд доош нь гадар унгаагаад за шинээр юм ногоо ургаж байгаа ийм зураглал байна. Тэгэхээр та бүхэн маань магадгүй өнгөрсөн хугацаанд өөрийн хуучин үзэл бодол, хуучин одоо сэтгэлийн шарах ч гэдэм үү, иймэрхүү хуучин өөрөөсөө салаад шинэ өөрийгөө бүтээх, шинэ одоо үзэл бодолтой, шинэ одоо мэдрэмжтэйгээр шинээр өөрийгөө одоо эхлүүлэх ийм зүйл маань 11-12 сард бол та бүгд маань тохиогоор харагдаж байна. За одоо ингээд стикерний маань ерөнхий 11-12 сарын маань уншлагын өнгө ерөнхий энергийг бол харж дууслаа. За одоо бүгдээрээ Oracle хөзөр болон Tarot хөзөрнөөс 11-12 сарынхаа ерөнхий төлөв байдлыг бас олж авцгаая. За би нийт Tarot хөзөрнөөсөө 7 асуултыг асуугаад хөдрүүдэд бэлтжлээ. За эхний асуулт маань болохоор 11-12 сарын маань ерөнхий энерги нь ямар хувь байх вэ гэсэн асуулт байгаа. За хоёр дахь асуулт маань болохоор 11-12 сарын маань хувь хүний хөгжил өсөлт хөгжил нь ер нь юу вэ гэсэн за ийм асуултыг бэлдээд тавьсан байна. За бусад хөзрүүдэд асуултаа 2-2-оор нь ерөөдөө хөзрүүдэд гаргаад тавихгүй бол том хөзөрнүүд байгаа учраас бүгдээрээ холбогдохгүй. За 11-12 сарын маань ерөнхий энерги за гэхэд за 4-ийн зоос за дээрээс нь Knight of Pentacles за хоёулаар нь бол зоос хөзөр маань гарч ирсэн байна. За тэгэхээр 11-12 сард за та бүхэн маань илүү ийм бодит зүйл дээр илүү одоо ач холбогдол өгсөндөө илүү одоо нэг ийм санхүү мөнгө ажил карьер гэдэг юм уу тиймэрхүү зүйл дээр айгүйх юм анхаарлаа төвлөрүүлсэн байхаар бол харагдаж байна. За дээрээс нь 4-ийн зоос гарч ирснээрээ илүү ийм суур хэрэгцээ гэдэг зүйлийг төлөөсөө хөзөр байдаг. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард өөрийнхөө суур хэрэгцээг одоо тавьж чадах
бүрэн боломжтой ийм сарууд байх нэ. За суурь хэрэгцээ гэдэг нь за ямар нэгэн бизнес эрхлэх, за дээрээс нь машин, ажил, за байр сав те иймэрхүү орон гэрч гэдэг юм иймэрхүү зүйл бас байдаг. Тэгэхээр та бүхэн маань магадгүй энэ зүйл дээр айгүйх юм ололт амжилттай ямар нэгэн зүйл ихлүүлсэн бол те тэр нь ингээд бүртгэж гэдэг юм уу илүү нэг юм үг сахуутай зүйл дээр 11 12 сар дээр та бүхэн маань төвлөрөх нэ. За тэгэнгүүт Knight of Pentacles маань болохоор магадгүй энэ зүйл маань айгүй юм урт хугацаанд та бүхэнд ийм үр өгөөж өгөх. За одоо жоохон бий болтлоо те бүтэтлээ баг зэрэг удаашралтай байгаа ч гэсэн бүтсэн тохиолдолд маш юм урт хугацааны тогтвортой ийм аажим өсөлтийг илэрхийлсэн байхаар бол харагдчихэв. Тэгэхээр энэ өдрүүд маань тийм нийлэл хамтдаа байх юм бол ер нь бол тогтвортой байдал аажмаар өсөлт хөгжилт бий болох. За дээрэс нь ихтгэлтэй ийм хөдөлгөөний ийм энергийг илтгэж идэг. Хит одоо савлгаатаж хурдан хөдлөх биш те өөрийгөө заавал хянаад шалгасны дараа хөдөлдөг. За ийм энергийг бол илтгэж идэг. Тэгэхээр ер нь бол 11 12 сард маань за та бүгдийн маань ирч хүч, за цаг, мөнгө, за иймэрхүү зүйл бол айгүй доктортой байхыг илэрхийлж байна. За дээрээс нь өөрийгөө баг зэргийн нэг юм баригдсан мэдрэмжтэй байгаад ээж магадгүй харагдаа те баригдсан те нэг юм өөрийгөө хязгаарсан ч гэдэм үү иймэрхүү мэдрэмж бас хувь хүн тал дээр бас бий болж магадгүй харагдчихээн. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарад өгөөрэй. Хит одоо өөрийгөө барихгүйгээр хянахгүйгээр те чөлөөтэй сэтгэж бодох зүйл дээр чөлөөтэй хандах те энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. За тэгээд магадгүй жоохон юм удаашралтай санагдчихэж болох ч гэсэн энэ зүйл маань илүү нэг юм бат бөх суурай тавихын тулд те өөрөө юм доктортой байдлаар урагшилж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд илүү одоо альва зүйл дээр те илүү нэг юм хянамгаа байх. За илүү нэг юм доктортойгоор урагшлах тал дээр анхаарах хэрэгтэй. За тэгэхээр 11 12 сар маань удаан санагдчих болох ч гэсэн илүү нэг юм бат бөхөөр илүү доктортойгоор те урагшилж байгаа ийм энергитэй байх нь байна. За дээрээс нь за санхүүгийн хувьд ямар нэгэн шинэ боломж ирэх те ийм бүрэн боломжтой бас байна. За тэгээд ер нь л ирэх 2 сар бол ерөөхдөө нэг юм хурдаа тохируулаад те амьдралынхаа бүтцийг ер нь нэг юм баталгаажуулах. За илүү нэг юм урт хугацааны ирээдүйдээр анхаарсан, доктор суршилтай ирээдүйдээр анхаарсан. За ийм 11 12 сар бол өнгөрөх нэ. За 11 12 сарын маань хувь хүний өсөлт хөгжил гэдэг зүйл дээр болохоор 5-ын зас маань доошоо гарч ирээд за тэгээд Knight of Cups маань гарч ирсэн. За тэгэхээр хувь хүний өсөлт хөгжил гэдэг зүйл дээр маань та бүхэн маань яхаа аргагүй нэг юм имчилгээ дотоод нэг юм сэргэлт явагдахыг бол энэ 2 өдрөөс харж болж байна. Яагаад тэгэхээр 5-ын зоос маань ерөнхийдөө өөрийг нь орхиод явсан те одоо ингээд байхгүй ч гэдэм ийм зүйлийг ингээд хараад өнгөрсөндөө за эсвэл таныг орхиж явсан зүйлд хит фокуслаад өөрийнхөө ийм маш гоё өөрт байгаа зүйлийг олж харахгүй байх ийм одоо зүйлийг одоо илтгэсэн хөзөр байдаг. Тэгэхээр энэ хөзөр маань доошоо гарч ирснээрээ та бүгдийн маань яг нэг ийм өмнө нь мэдэрч байсан те ганцаардал за ийм одоо өөрийгөө голох ч гэдэм үү. За эсвэл өнгөрсөндөө харамсах мэдрэмжтэй таныг одоо орхиод явсан хүн ч гэдэм үү. Нэгэнд одоо буцаад ирэхгүй тийм мэдрэмжийн төлөө маш их юм харамсах. Тэр зүйлээ айгүйх бодохтой яг тэр зүйлээ ингээд дахин одоо мэдрээд исэн нэг юм харамсалтай ийм үе байсан бол одоо энэ зүйл маань энэ үе маань ер нь дуусгар болох нэ. Та бүхэн маань 11 12 сард энэ зүйл дээрээ шинжилтийг хийхээр харагдаж байна. Тэгэхээр хэд өнгөрсний араас хараад суугаад авахгүй те илүү одоо өөрт байгаа зүйлдээ ирээдүйд бий болгох зүйл дээр илүү их одоо анхаарах ийм хөзөр гарч ирсэн байна. За тэгэнгүүт яг тэрийг маань батлаад Knight of Cups маань гарч ирсэн. Тэгэхээр яг нэг ийм ганцаарсан өнгөрсөнд хэд харамсан энэ мэдрэмжээсээ та бүхэн маань сэргээд урагшлагыг энэ хөзөр маань бол бэлэгдэж байна. За тэгээд зөөлөн энергээр урам зоригоор те ийм уран сэтгэмжээр өөрийгөө ийм хайраар сэргийж байгаа гэдгийг бол энэ хөзөр маань бол харуулж байна. За ягаад тэгэхээр Knight of Cups маань бол ер нь ийм хайрын энергитэй хөзрүүдийн нэг байдаг. За дээрэс нь энэ зураглал дээр маань ч гэсэн та бүхэн сайн харах юм бол за энэ жанжны маань цагаан нөмрөг за дээрэс энэ цагаан нөмрөг дээр маань ингээд цэцэг ургасан харагдаж байна. Тэгэхээр энэ цэцэг нь бол Daisy юм шиг байна. Тэгэхээр Daisy цэцэг байна. Тэгэхээр өөрийнхөө цагаан цэвэр хариун байдал өрөвч нэмжин сэтгэлтэй ийм зөөлөн энергээр өөрийгөө энэ өнгөрснөөс салгах энэ гомдол харуулсал те гэдэг ийм зүйлээс та бүхэн маань өөрсдөө бас салгаж чадах нь байна. За дээрээс нь Daisy цэцэг маань бас хүүхэд бэлэгддэг ийм хөзөр байдаг. Тэгэхээр магадгүй 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань
хүүхдтэй болохоор төлөвлөж байгаа иймэрхүү хүмүүс бас үзчихэж магадгүй. Тэгэхээр энэ зүйл маань бас их ойрхон байгааг те энэ хөзөр маань бас илтгэжиж болно. За тэгээд DC цэцэг маань нарны энергитэй цэцэг гэж явдаг. За тэгээд нарны энергитэй хэрнээ маш юм орой харанхууд ингээд дэлбэгээ хумдаг хаадаг. За тийм болохоор ер нь бол гэрэл болон сүдэртэй талыг аль алийнх нь тэнцвэрийг олж авдаг ийм хөзөр байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн 11-12 сард өөрийнхөө сүдрийн талтай нүр тулж за ирээдүйд илүү ийм зөөлөн чин сэтгэлтэй ийм гэрэл гэгээр хөтлөх. За энэ тал дээр ийм тэнцвэрийг олох ийм одоо бэлэгдэлтэй ийм хөзөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь урсгал ус маань маш ийм тогтун те тайван байгаа учраас та бүхэн маань сэтгэл санааны хувьд ч гэсэн илүү ийм тайван амар амгалан бас байхыг бас илтгэж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд харах юм бол та бүгдийн маань 11-12 сарын хуганы өсөлттэй тал дээр өнгөрсөнд хит ачаал өгөөд хит ач холбогдол өгдөг байсан бол одоо тэр зүйлээсээ татгалзаад ирээдүрөө те илүү ийм зөөлнөөр ирээдүрөө их хөтлөх өөрийгөө явах өөрийнхөө дотоод гэрлийг асаах те энэ тал дээр та бүхэн маань өсөлт хөгжлөө бий болгоод энэ тал дээр илүү фокуслаад анхаарад явах нэ 11-12 сар дээр маань. За одоо бүгдээрээ 3 дахь асуулт болох хайр дурлалынхаа асуулт руу орцгоё. За би 11-12 сарын маань хайр дурлалын гол энергийг нэг хөзрөөр аваад за тэгээд хостой хүмүүсийн маань хөзрөөд 3 гарч ирэнгүүт нь хосгүй хүмүүсийн хөзрийг бас 3-ыг авсан ба сонгож унахаар нь авсан байгаа. За ингээд хөзрүүтэй харах юм бол за гол энерги маань ер нь бол 4-ийн сэлэн маань бас доош гарч ирсэн байна. За тэгэхээр 4-ийн сэлэн маань ер нь бол нэг юм сэргэлтийг за энэ одоо юм амралтын байдалтай байсан те магадгүй та бүхэн маань хайр дурлалын тал дээр хостой болон хосгүй хүмүүс маань те юу гэдэг нэгэн хэвийн одоо урсгалаараа за хосгүй хүмүүс маань ч гэсэн яг ийм байдалтай байсан бол та бүхэн маань ийм нэгэн хэвийн амралтын байдал те одоо ийм унтаа байдал маань ер нь бол яг энэ гэрэл шиг ингээд сэрэг цаг нь болсон гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард ер нь л ийм сэргэлттэй те шинэ уур амьсгал хэрэгтэй байгааг за дээрээс нь тэр шинэ уур амьсгал та бүхэн дээр ирж байгааг энэ гэрэлтэй хөзрөөрөө бол дүгнэхэд бол бүрэн итгэлтэй байна. За тэгэхээр та бүхэн маань амьдралд 11-12 сард шинэ уур амьсгалтай хайр дурлал дээр шинэ зүйл бол гарч ирэхээр харагдаж байна. Гол хөзөр маань. За хостой талаас эхлэх юм бол яхаа аргагүй яг энэ 4-ийн сэлмийг маань батлаад уурал хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр уурал хөзөр маань та бүхэн маань за энэ хостой хүмүүсийн маань харилцаан дээр те ерөнхийдөө шинэ эхлэлийг бэлэгдэж байгаа байх нь. Тэгэхээр та бүхэн маань харилцаа шинэ түвшинд ахих. За дээрэс нь нэг юм мөчлөг дуусах те ер нь л ийм эргэлтийн хөзөр байдаг. Тэгэхээр та бүхэн маань нэг одоо мөчлөгөө амжилттайгаар хостойгоо те дуусгасан байна. Одоо шинэ эхлэл рүү ороход бэлэн болсон байгааг за дээрээс нь шинэ шат ахих те илүү урам зоригтойгоор урагшлах ийм хөзөр гарч ирсэн байна. За тэгэнгүүт энийхээ дараа Queen of Wands маань гарч ирсэн. За энэ хөзрийг бас авах болсон дурлсан бас нэг шалтгаан маань энэ Queen of Wands-ийн маань ийм хөзөр байгаа. Тэгэхээр хостой хүмүүсийн маань хувьд за 11-12 сар маань эмэгтэйчүүдийн маань хувьд те ялангуяа илүү нэг юм өөрийгөө сэргээсэн, илүү нэг юм дотоод болон гадаад үзэсгэлэн гоогоо сэргээсэн ийм хүчрэхэг эрч хүчтэй сар бол байгаар харагдаж байна. Илүү одоо ийм дур булаан байх те. Илүү одоо нэг юм өөрийгөө цэцэглүүлсэн, илүү ийм хүчрэхэг. За илүү нэг юм өмнөх одоо үедээсээ те илүү нэг юм дур булаан байдлаа илүү альва зүйлд халуун дулаан халамжтай ханддаг те ийм энерги маань та бүхэн дээр маань сэргэх нэ. Тэгэхээр энэ зүйлээ бас хостой хүмүүс маань сэргээж чадсанаар за энэ 11-12 сар маань маш юм гэрэлгээтэй хүчрэхэг сайхан хайр дурлалын энергитэй өнгөрөхөөр бол харагдчихээн. За тэгээд 9-ийн саваа маань гарч ирсэн байна доошооч. Тэгэхээр магадгүй өнгөрсөн хугацаанд за 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань хостой хүмүүсийн маань те харилцаан дээр багц зэргийн одоо маргаан ч гэдэм ба те иймэрхүү зүйл за дээрэс нь хит одоо аль нэг тал нь маш тийм ачааллыг үүрэх за аль энэ харилцааг урагшлуулах гэдэг маш их хичээгээл те маш их одоо зүйлийг санаачлаад мөхтөл ирмэлцэлтэй байгаа тэрнээсээ болоод баг зэргийн ядралт ч гэдэм юм те урам хугарч гэдэм юм иймэрхүү зүйлийг бас амссан байж бас магадгүй харагдаж байна. Хит одоо өөрөө хичээх те жоохон тэнцвэргүй байдал хэд юм ачаалттай хандах. За тэгэнгүүт энэ зүйл маань 11-12 сард ерөнхийдөө дуусгар болох нэ. За магадгүй маргалцсан гэдэг юм уу те. Альва одоо энэ хостойгоо те нэг юм хамгаалтын хантай ингээд харьцаад өөрийгөө хамгаалсан нэг юм хантай харьцаад байсан бол энэ зүйл маань нуурах. За ингээд нурж унах цаг нь бол ирсэн байна. Тэгэхээр илүү хостойгоо нээлттэйгээ харьцах. За дээрээс нь хит ганцаараа ачаалттай биш те аль болох харилцаа бас тэнцвэрсэж эхлэхийг энэ хөзөр маань бол сануулж байна. Тэгэхээр та
та бүхэн маань хостой хүмүүсийн маань 11 12 сар л үнэхээр гайхалтай өнгөрөхөөр харагдаж байна. Тэнцвэртэй харилцаа тий танд одоо маргаан маань дуусаж эзэслэгдэх. За дээрээс нь хамгаалтын ханаа нураагаад илүү дэлгэрэнгүй илэн далангүй харилцааг бий болгох. За дээрээс нь хосын маань харилцаа илүү шин шат руу гарах. За дээрээс нь илэн далангүй харилцах тий. За дээрээс нь эмэгтэй хүмүүсийн маань инээрэг илүү юм гоё эрч хүчтэйгээр дул булаан байдлаар дээрээс нь халуун дулаан нэг юм халамжтай байдлаар сэргэх. За ийм 11 сар хостой хүмүүсийн маань хувьд бол бий болох нэ. Ачаа маань тэнцвэрсэндээ үнэхээр сайхан үр өгөөжтэй сар бол байхаар харагдаж байна. За тэгэхээр хосгүй хүмүүсийн маань хувьд болохоор зя лаврс үзэр маань гарч ирсэн. За гол их арканаас эхлэе. За тэгэнгүүт лаврс үзэр маань ер нь бол ийм шин хайр ирэх бүрэн боломжтой гэдэг бол маш тод харуулж байна. Тэгэхээр хосгүй хүмүүсийн маань хувьд 11 12 сард ийм шин харилцаа, шин одоо сэтгэл мэдрэмжтэй ийм зүйл маань бол бий болох бүрэн боломжтой. За тэгээд энэ зүйл маань цаашлаад яг энэ зураг шиг үнэхээр ийм аз жаргалтай. За бие биенээ гэсэн сэтгэлтэй. За нэг юм гэрэлхийгээ гэдэг зүйлийг мэдрүүлсэн. За ийм шин харилцаа бол гарч ирэх магадлалтай харагдчих байна. За тэгээд дараагийн хөзөр маань болохоор Knight of Swords. За Knight of Swords хөзөр маань доошоо гарч ирсэн. За тэгэнгүүт Knight of Swords. За дээрээс нь Ten of Wands. За ийм хоёр хөзөр маань доошоо хоёлаа гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ хоёр хөзөр маань нэг юм түргэн шийдвэр гаргах. За эсвэл өнгөрсөн нэг юм дарамт ачаа тий нэг юм сэтгэлийн одоо таныг зовоогоод байсан нэг юм ачаа өөрөөгөө буруутгах ч гэдэм усын харилцаатай холбоотой тий нэг юм өнгөрсөнтэй холбоотой дарамтыг мэдрээд байдаг байсан бол за дээрээс нь нэг юм хэд түрэгдсэн шийдвэр гаргах ч гэдэм тиймэрхүү зүйл байсан бол энэ зүйл маань ингээд дуусгах болохыг ер нь л илэрхийлж байна. Тэгэхээр хосгүй хүмүүст маань ч гэсэн магадгүй та бүхэн маань яг нэг өнгөрсөнтэй холбоотой хит одоо нэг ачааг юм ачаа дарамттай холбоотой нэг юм үзэл бодол байдаг бол магадгүй таны өнгөрсөн харилцаа холбоон дээр та илүү их одоо өгдөг те илүү их ачааг ганцаараа үүрдэг таал бүх зүйлээ болгодог ч гэдэм үү те нөгөө тал нь гэдгийг эртний тал нь ч гэдэм үү эмэгтэй тал нь ч гэдэм үү жоохон юм хойрогдуу те таал бүх зүйлийг ингээл өөрөө ямар ч юм 50 гэдэг юм уу те ямар ч нэг юм сэтгэлийн ханамж за дээрээс нэг юм ийм зүйл байхгүй ийм харилцаатай байсан байж магадгүй тэрнээсээ болоод шинэ харилцаа эхлүүлэх гэхээр те нэг өнгөрсөн үеийн трама ч гэдэг юм өнгөрсөн үеийн харилцааны нэг юм асуудал үүрэг ачаанаасаа болоод шинэ харилцаа эхлүүлэхэд жоохон юм асуудалтай жоохон хойш суудаг байсан бол яг энэ үзэл бодол маань таних яг энэ 11 12 сард ер нь бол тайлэгдэх нэ. Тэгэхээр та бүхэн маань энэ зүйлүүд дээрээ юу яаж эхлэх нь байна. Нэг юм уучлах тий өнгөрснөө уучлах өнгөрсөн өөрийгөө болон өнгөрсөн харилцаанд нөгөө хүнээ тий уучлах за дээрээс нь өнгөрсөнд одоо хит ийм ачаа үүрдэг байсан ийм үзэл бодлоосоо салах за дээрээс нь Knight of Swords манаас доошоо гарч ирсэн. Тэгэхээр магадгүй бас та бүхэн маань хосын харилцаанд хит түргэн ааш гаргах хит түргэн одоо шийдвэрүүдийг гаргах ч гэдэм үү тий иймэрхүү хандлагатай байсан бол энэ зүйлээ бас ер нь бол засаж залруулад тий илүү нэг юм тогтвортой илүү нэг юм альва зүйлийг ажигласан ч гэдэм үү энэ тал дээр бас ололт амжилттай байхаар харагдаж байна. Магадгүй энэ хоёр зүйлээ та бүхэн маань тэнцвэрзүүлсэний дараачаас та бүхэн маань ингээд шинэ харилцаа тэр шинэ одоо сэтгэл мэдрэмжийн тал дээр боломж ирэх гэдэг хөзөр манаас гарч ирсэн гэж бол тайлбарлагдахаар байна. Тэгэхээр ер нь бол хосгүй хүмүүс маань өнгөрсөндөх одоо энэ ачаа энэ одоо сургамж ч гэдэг юм уу иймэрхүү зүйлээ ойлгоод авсан бол за ингээд илүү зүрхээ нээх тий илүү ингээд шинэ холбоо ингээд дээр бас ингээд фокус өгөх бүрэн боломжтой. За сэтгэл зүрхээ нээгээ шинэ холбоо ирнэ тий гэхдээ хуучин шарахыг одоо юу гэдгийг үүрч явах хэрэггүй. Тий хуучин одоо ийм үзэл бодол хуучин одоо ихтгэл үнэмшил за хуучин ийм ачаа дарамт тий иймэрхүү бодолч гэдэг юм иймэрхүү зүйлээ шинэ харилцаан дээр бол гаргаад хэрэггүй гэсэн ийм хөдрөд гарч ирсэн байна. За одоо бүгдээрээ ололт амжилт гэсэн би хөдөр бас татсан байгаа. Дөрөвдүгээр асуулт маань 11 12 сарын маань ололт амжилт нь ер нь юу вэ? Ямар ололт амжилтыг та бүхэн маань олох вэ гэхээр за стрэч үзэр маань гарч ирсэн байна. За тэгээд H top caps үзэр маань доошоо гарч ирсэн байна. За тэгээд 5 дахь асуулт маань болохоор та бүхэн маань ухаарах зүйл сургамж нь юу юм бэ гэсэн хөдөр асуултыг асуусан байгаа. За тэрэн дээр маань болохоор за chariot за 3 аяга за дээрээс нь 3
зоос маань гарч ирсэн байна. За тэгэхээр дөрөвт асуултаасаа эхэлцгээе бүгдээрээ. За тэгэхээр дөрөвт асуулт маань та бүгдийн маань 11 12 сарын ололт амжилт нь юу юм бэ гэхлээр та бүхэн маань өөрийнхөө доод эрс зоригтой ийм зүйлийг сэргээх нэ. Илүү ийм уян хатан байдлаар сэргээх. За илүү одоо ийм бусдад тусалдаг ийм өрөвч нэмэн сэтгэл ийм зөөлөн байдлаар сэргээх. За энэ бол ингээд та бүгдийн маань 11 12 сарын амжилт байх нэ. Тэгэхээр та бүхэн альваад арай илүү зөөлнөр, арай илүү нэг юм дотоод гүн мэдрэмжээрээ холбогддог илүү нэг юм зөөлөн байдлаа, уян зөөлөн байдлаа бол та бүхэн маань сэргээх нь байна. За дээрээс нь өөртөө ихтэй байхыг, за илүү ийм зөөлөн хүчээр альва зүйлийг ялгах те ийм зүйлийг та бүхэн маань олж сурах амжилт нь энэ бах нэ. За тэгээд 8-ын аяг маань доош харж гарч ирсэн байна. За тэгэхээр 8 аяг маань доош харж гарч ирсэн гэхлээр зарим зүйлээс одоо салах цаг нь бол ирсэн. Тэ ингээд шийдэгдээгүй зүйлүүд шиг тийм үү. За дээрээс нь сэтгэл мэдрэмжийн хувьд ер нь бол ингээд орхиж чадахгүй байсан мэдрэмж орхиж чадсанаар та бүхэн маань 11 12 сарын маань амжилт ирэх нэ. Тэгэхээр яхаа аргагүй өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээх. За дээрээс нь танд хэрэггүй гэдэг ийм мэдрэмжийг өгсөн харилцаа шиг тийм үү одоо зүйлээс та бүхэн маань салах хэвээр цаг нь ирсэн байна гэдгийг 8 аяг маань бол харуулж байна. За тэгэхээр энэ сард бол ер нь бол ийм сэтгэлийн хүчээр асуудлыг шийднэ. Зориг гаргах хэрэгтэй байх нь та бүхэн маань дотоод хүчээ сэргээх хэрэгтэй байх нь. Тэгэхээр салж чадахгүй байсан зүйлээсээ та бүхэн маань илүү зөөлөн уян хатан за дээрээс нь дотоод ийм хүчээ сэргээснээр өнгөрсөнд болон одоо байгаа энэ бүрэн урагшилж өгөхгүй байгаа зүйлээс асуудлыг шийдэх. За энэ бол ингээд шийдэж чадсанаар та бүгдийн маань ололт амжилт бол энэ байх нэ. 11 12 сарын маань. За 5 дахь асуулт маань болохоор 11 12 сарын маань ухаарл сургамж нь юу юм бэ гэсэн ийм асуулт байсан. За тэгэнгүүт гол хөзөр маань болохоор чарт. За тэрний өдөр маань гарч ирсэн. Зорилгоо тодорхойлоо тэрэн рүүгээ ингээд итгэлтэй урагшлах гэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань 11 12 сард өөрийнхөө зорилгыг тодорхойлох хэрэгтэй байх нь. За тэрнийхээ төлөө урагшлахтай илүү ингээд нэг ийм итгэлтэйгээр өөртөө итгэлтэйгээр урагшлах хийж байгаа зүйлээ маш сайн одоо дэмжих, өөрөөгөө дэмжих, урагшлах тал дээр анхаарах хэрэгтэй байх нэ. За дээрэс нь 3-ын аяг, за дээрэс нь 3-ын пентаклс зоос маань гарч ирсэн. Тэгэхээр та бүхэд маань энэ 11 12 сард 2 дугаар бүлгийг сонсон хүмүүс маань найз нөхдийнхөө дэмжлэгийг за таныг одоо таны эргэн тойронд буюу таны одоо дотны хүмүүсийнхаа дэмжлэг за дээрээс нь тэр дотныхоо хүмүүсийн үнэн нүүр тариа те энэ зүйлийг ухаарах нь байна. Та бүхэн маань үнэхээр чин сэтгэлтэй найз нөхдөд танд үнэхээр сайн тусалж дэмждэг юм найз нөхдийн байдлыг та бүхэн маань өөрийн биеэр мэдрэх нь байна. Найз нөхдөйгөө цаг хугацааг бас өнгөрөөх нь байна те. Хамтдаа жаргал зовлонгоо ингээд хуваалцахаар таны хажууд үнэхээр юм үнэнч танд хэрэгтэй те. Танд үнэхээр ингээд таныг чин сэтгэлээрээ дэмждэг, хоёргоо сэтгэлээр ханддаг юм найз нөхөд дотны хүмүүс байгаа гэдгийг 11 12 сард маань та бүхэн маань ухаарах нь байна. Магадгүй энэ зүйлээ анзаарахгүй те өнгөрөөдөг байсан бич магадгүй. Тэгэнгүүт яг энэ зүйл дээр айгүйх анхаарах нь байна. За дээрээс нь энэ 3-ын пентаклс бас гарч ирсэн. Тэгэхээр яхаа аргагүй нөгөө хамтын хүчээр одоо бүтээлч зүйл хийх ч гэдэм юм уу ийм хөтөр байдаг. За энэ зүйл маань илүү ажил карьертай ч гэдэм юм уу бодит зүйлтэй холбогддог. Тэгэхээр магадгүй та бүхэн маань 11 12 сард хамт олонны тал дээр таныг бас дэмжигчтэй таныг ингээд хамтдаа хийж бүтээх тал дээр ариун туршлагатай хамтдаа ингээд өсөж хөгжих одоо ийм хүмүүс бас таныг хүрээлж байгаа шүү ажлын тал дээр те гэдгийг бас та бүхэн маань ойлгож ухаарах нь байна. Тэгэхээр за энэ чарт төдөртөөгөө пентаклс маань холбогдохоор те багийнхаа хүчээр 11 12 сард маань та бүхэн маань ямар нэгэн зорилготой хүрэх за амжилтыг ахиулах гэдэг юм. Иймэрхүү зүйлээс болох бүр боломжтой магадлалтай та бүхэн маань ийм зүйлийг ухаарах те ганцаараа явах гэхээсээ илүүтэйгээр найз нөхдийнхөө тусламжтайгаар хамт олонныхоо тусламжтайгаар урагшлуул илүү одоо танд өр өгөөж те илүү танд хялбар те илүү зугаатай баяр хөөртэй байна гэдгийг бол та бүхэн маань ойлгож сургамж болгож авах нэ. За дээрээс нь найз нөхдөдөө цаг гаргах, найз нөхдөйгөө уулзаж те өөрийнхөө дотоод мэдрэмжийг хуваалцах. За ийм цаг 11 12 сард магадгүй тохиохоор харагдчих байна. За юу гэдгийг давхар 11 12 сард магадгүй та бүхэн маань найз нөхдийнхөө төрсөн өдөр ч тийм үү те нэгэн тэмдэглэлт баярыг бас хамтдаа тэмдэглэх, хуваалцах, баяр хөөрөө хамтдаа хуваалцах. За ийм хөдрүүд маань бол гарч ирсэн байна. Сургамжийн хөзөр дээр маань. Тэгэхээр та бүхэн маань 11 12 сард бол найз гэдэг найз нөхөд хамт олон гэдэг зүйлээрээ их өөрөөрөө бахархсан, мэдрэмжийг авсан за ийм сарууд байх нэ.
За одоо болохоор 6 дахь асуулт маань болохоор хэрэгжүүлэх зүйл гэдэг асуултыг асуусан байгаа. 11-12 сар та бүхэн маань ямар зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Хэрэгжүүлвэл илүү амжилт олох вэ гэсэн ийм хөзөр байгаа. За 7 дахь асуулт маань болохоор таныг 11-12 сард хүлээж буй гайхамшиг гэсэн асуулт байгаа. За энэ асуултан дээр маань болохоор Chariot, за дээрээс Knight of Wands. За энэ 6 7 дугаар асуултан дээр маань хоёулаа Knight of Wands-ийн өдөр маань хоёулын дээр нь зэрэг гарсан. За тэгэхээр 6 дугаар асуулт энэ 11-12 сард та бүхний маань хэрэгжүүлэх ёстой зүйл нь юу вэ гэхлээр Page of Wands. Тэгэхээр ер нь бол сэтгэл санаагаа шин санаагаа те ер нь бол ийм хэрэгжүүлэх. За дээрээс нь түүнийхээ төлөө тууштай байх гэсэн ийм хоёр Wands-ийн өдөр маань гарч ирсэн. За тэгэхээр та бүхэнд маань магадгүй ажил болон хувь хүний тал дээр те аль тал дээр маань маш их ийм эрч хүч, энерги, за шин санаа бол маш их гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр энийхээ төлөө маш ийм тууштайгаар явах хэрэгтэй. За дээрээс нь өөрийнхөө нэг ийм галтай эрч хүчтэй те энэ шинэ эхлэлийг цааш нь хөгжүүлэх. Танд бол маш юм эрч хүч 11-12 сард бол ундрахаар харагдаж байна. Тэгэхээр энийгээ цааш нь ямар нэгэн бодит үйл хэрэг болгох тал дээр та бүхэн маань хэрэгжүүлэх хэрэгтэй бахны алхам авах те. За тэгээд илүү нэг юм бодтойгоор төвлөрөөд илүү нэг юм доктортой алхах хэрэгтэй. Хоёулаа Wands-ийн өдрөөгөө болохоор хит одоо нөгөө ийм эрч хүч энергиндээ одоо тэг энэ галандаа бас төлөвлөгөөгүй алхам хийх ч гэдэм юм уу тэг хит яарч сандрах гэдэг юм иймэрхүү зүйлээс гарч магадгүй учраас илүү доктортойгоор алхах хэрэгтэй гэдгийг бас сануулъя. Тэгэхээр ер нь бол 11-12 сард маань та бүхний хэрэгжүүлэх ёстой зүйл маань зөвхөн мөрөөдөд суух биш те зөвхөн бодоод суух биш ер нь бол үйл хөдлөл авах ёстой цаг чинь ирсэн байна. Яг юу хийхийг хүсэж ирсэн те яг тэр зүйлийнхаа төлөө тууштайгаар алхам хийх хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй байх нь. Тэгэхээр Wands-ийн өдөр маань бол хүсэл эрмэлзэл мөрөөдөл те ийм зүйл байдаг. Тэгэхээр та бүхэн маань яг 11-12 сард яг юу хүсдэг, та яг юу хүсдгийг яг ойрын хугацаанд те энэ зүйл дээрээ илүү одоо төвлөрөөд алхмуудыг үйлдэлүүдийг одоо хийх хэрэгтэй гэдгийг бол энэ хоёр өдөр маань бол гаргаж ирж байна. За тэгэнгүүт 11-12 сарын маань танд хүлээж буй гайхамшиг гэдэг өдөр дээр маань дахиад Chariot-ийн өдөр гарч ирсэн. За тэгэхээр энэ хоёр өдөр маань нийлхээрээ ер нь бол маш юм хурдтай ахиц дэвшил. За дээрэс нь зориг одоо биелэх те. За дээрэс нь аялал, урам зориг ч гэдэг юм иймэрхүү зүйл та бүгдийн маань бол 11-12 сарын бол гайхамшиг бахны. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань маш юм хурдтай хөдөлгөөнтэйгээр за гал одоо эрчим хүчтэй айгүй юм зоригтойгоор те эрч хүчтэй 11-12 сарыг бол өнгөрөөсөөр харагдаж байна. За дээрэс нь хүлээж буй гайхамшиг гэх юм бол та яг хүссэн зорилготой хүрэх. Энэ одоо танд шинэ ажлыг авчрах за магадгүй аялал ч гэдэм юм уу те та ингээд таны мөрөөдөл биелэх за эсвэл мөрөөдөлтэй илүү ойртох те ийм зүйл 11-12 сард маань та бүхэн маань хүлээж авахны та бүгдийг за дээрээс нь Charity үзрэхлээр магадгүй ажил илүү бас пэйж магадгүй харагдаад байна. Ажилтай холбоотойгоор те та бүхэн маань шинэ алхам хийх за шинэ одоо ажилтай шин төсөл бичих гэдэг юм уу те ингээ ажилдаа илүү доктор сургалтайгаар илүү одоо эрч хүчтэйгээр урагшлах гэсэн ийм тохио байна. Тэгэхээр яхаа аргагүй 11-12 сар та бүгдийн маань хүлээж буй гайхамшиг бол үнэхээр энэ ололт амжилт. Мөрөөдөлтөө илүү ойртохтой мөрөөдлөө биелүүлэх ийм хүсэл эрмэлзэл ийм зүйл маань маш юм хүчтэйгээр та бүгдэн дээр маань ундарч гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань ер нь бол 11-12 сард илүү доктортой өсөлт за дээрээс нь дотоод сэргэлт урам зориг за нэг юм зорилготой итгэх үе гэж бол хэлэхээр харагдаж байна. За би дээрээс нь та бүгдтэй карт сонголт хийхдээ Oracle хөдрөөсөө бас 3 Oracle хөдрийг авсан байгаа. За энэ 3 Oracle хөдөр дээр маань болохоор Trust Your Feeling, New Chapter, за дээрээс нь Without Agenda гэсэн ийм хөдөр 3 хөдөр маань гарч ирсэн юм байна. За тэгэхээр яхаа аргагүй та бүгдийн маань нөгөө шинэ эхлэлтэй хайр дурлалч бай юу ч одоо шинэ эхлэл эхлэх үе эхэлсэн байна гэдгээс яхаа аргагүй шинэ эхлэх нэг юм хөдөр бол гарч ирсэн байна. За би үгийг нь дэвшлүүлээд харуулъя. За тэгэхээр шинэ мөчлөг те одоо шинэ одоо эхлэл маань ер нь бол хуучин зүйл нуран унах мэт одоо айгүй хэцүү боловч үнэндээ илүү сайн ирээдүг танд
хүртээх гэж ийм зүйл болж байгаа гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр яхахгүй 11 сар 12 сард та бүхний маань нэг юм эргэлтийн цаг ирнэ. Тогтсон хэв маяг, за итгэл, за ийм хүн хоорондын харилцаа, ажил те дээрэс нь дотоод өөрийн одоо итгэл үнэмшил энэ бүх зүйл дээр маань та бүхэн маань шин зүйл эхлэн шинжилэл авчрах нь байна. Тэгэхээр бүх зүйл маань ингээ шинжилээр шин одоо итгэл үнэмшлэр, за дээрээс нь шинэ харилцаа, илүү итгэлтэйгээр, илүү одоо дотоод гэрлээ хасаасан. За ийм сард өнгөрөхөөр харагдаж байна. За дээрээс нь би үгийг дэвшлүүлээ. За ер нь бол энэ хөзөр маань болохоор бүх зүйлийг ер нь бол ингээд те хүчлэх хэрэггүй, итгэл, за дээрээс нь чин сэтгэлээр ер нь бол ингээд урсгалтан татах гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр ер нь бол хайр болон ажлын тал дээр те хэд хянах, за дээрээс нь хэд айцтай автах, за эсвэл одоо хэд хүлээлт тавихгүй байх. За энэ тал дээр ер нь бол ажиллаж чадах юм бол илүү ингээд үр дүн авчирнаа гэсэн ийм хөзөр байна. За тэгээд 3 дахь хөзөр маань болохоор trust your feeling гэсэн ийм хөзөр байна. За энэ хөзөр маань болохоор зүүн совиндоо итгэх, за дээрээс нь дотоод дуу хоолойгоо сонсох ийм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 11-12 сард бол та бүхэн маань ийм сэтгэлээ дарах биш, харин ч ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илүү зөвөр ашиглах хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За ингээд 20 дугаар бүлгийн маань 11-12 сарын уншлага маань бол дуусч байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж тараатайлаа. 3 дугаар бүлгийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За би тарот хөзөрлөгөө орохоос өмнө та бүгдийнхээ 11-12 сарын ерөнхий төлөв энергийг за та бүгдийн сонгосон. За энэ стикерээр бас дүгнж хэлж өгье гэж бодлоо. За тэгэхээр та бүгдийн маань сонгосон. За энэ стикер маань нийл ягаан хар өнгөтэй юм хосолсон. За дээрээс нь юм гол амтан маань болохоор хар хэрэг байгаа. Тэгээд цэцэгтэй цаанаас хартай. За ийм стикерийг та бүхэн маань бол сонгосон байгаа. За тэгэхээр хар хэрэг гэдэг амтан маань өөрөө маш юм мэрэгэн ухаантай. За дээрээс нь сүнслэг мессежийг одоо хүргэдэг. Ер нь бол бодит амьдрал болон үхэл гэсэн хоёр ертөнцийн зааг дээр хил хүрэгдэг амтан гэж бол үздэг. За дээрээс нь өөрөө зүн совин маш өндөртэй. За дээрээс нь хамгаалалт энерги айгүй өндөртэй ийм шуу байгаа. За дээрээс нь ер нь бол өөрийн бодож мэдэрч бие зүйлээ ер нь тэгж илэрхийлдэггүй те ер нь тийм төрлийн шоу гэж бол үздэг. Тэгэхээр та бүхэн маань 11-12 сард ерөөхдөө баг зэргийн ухаан тал дээр те мэрэгэн ухаантай альва зүйлтэй сонголт шийдвэр гаргахад маш юм өгөөжтэй те ухаан логикоор шийдвэр гаргах тал дээр айгүй юм өгөөжтэй байх нь байна. За дээрэс нь та бүгдд маань нэг юм сүнслэг төвшөнд, сүнсний төвшөнд ямар нэгэн юм дохио ирэх, мессеж ирэх. За ийм магадлал бас айгүй өндөр байна. За дээрэс нь зүүн совингоо бас айгүй сайн сонсох хэрэгтэй гэсэн ийм дохио бол ирж байна. За дээрээс нь нийл ягаан өнгө байгаа учраас за энэ нийл ягаан өнгө маань өөрөө оюун санааны сэргэлт, за дээрээс нь ийм тайвшрал, за дээрээс нь бясалгал, зүн совин гэсэн иймэрхүү утгатай бэлэгддэг ийм өнгө байдаг. Тэгэхээр яах аргагүй 3 дугаар бүлгийнхэн маань илүү бүр юм гүн гүнзгий одоо дан одоо юу гэдгийг дотоод мэдрэмж гэхээсээ илүүтэйгээр давхар одоо та бүхэнд маань нэг юм сүнслэг мессежийг таны сахиуснуудаас тийм ирэх нь бол ойлгомжтой байгаа тийм. Тэгэхээр 11-12 сард ерөөхдөө та бүхэн маань зүн совингийн тал дээр маш өөртөө ихтэй. За зүн совингоо маш сайн сонссон. За дээрээс нь маш олон юм танд дохио дуудлага тийм мессеж ирэхээр бол ер нь харагдаад байна. За дээрээс нь сар. За сар гэдэг бол өөрөө дотоод мэдрэмжийг далтын ертөнд, за дээрээс нь давхар дахиад зүн совин тий дээрээс нь давхар эмгтээлэг энергийг бас илэрхийлдэг байгаа. Тэгэхээр 11-12 сар та бүхний маань эмгтээлэг энерги маань маш өндөр гарч ирэх нь байна. За дээрээс нь өөрсдийнхөө мэдрэмжийг, за дээрээс нь өөрийнхөө дотоод гүн ертөнцтэйгээ тий өөрийнхөө дотоод ертөнцтэй бас сайн холбогдож чадхаар байгаа бол харагдаж байна. За дээрэс нь энэ доор нь өчөртэй юм цэцэг байгаа.
За тэгэхээр цэцэг гэдэг зүйл маань өөрөө гоо сайхан. За дээрээс нь амьдралын мөрчлөгийг ер нь л бэлэгддэг. Тэгэхээр яхаа аргагүй 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань 11 12 сард ерөнхий энергийг те стикерээр сонгосон стикерээр нь харах юм бол зүүн совин маш өндөр хөгжсөн. За дээрээс нь мөчлөг гэдэг зүйл маань те ерөнхийдөө дуусаад шинээр эхэлж байгаа. За дээрээс нь өөрийнхөө дотоод гоо сайхан маш сайнаар те өөрийнхөө эмгтээлэг байдлыг дотоод гоо сайхан гадаад гоо сайхан маш сайн мэдэрсэн, сэргээж өгсөн. За ийм сар байхаар бол харагдаж байна. За тэгэхээр сүнслэг холбоо те маш сайн итгэвчсэн. За дээрэс нь өөрийнхөө дотоод үнэнтэй ингээд нийцээд хүсэл мөрөөдлөө бодит болгох шатандаа явж байгаа. За тэгээд энийгээ илүү нэг юм тайвнаар өөртөө ихтэйгээр те жинхэнэ одоо юм өөрөөрөө байх байдлаар хийх ийм цаг үе байвал харагдаж байна 11 12 сард. За одоо бүгдээрээ тарот хөтөлбөрөөр харцгаая. За би нийт 7 асуултыг бэлдэж тавьсан байгаа. За эхний асуулт маань болохоор 11 12 сарын маань ерөнхий энерги гэсэн асуулт байгаа. За тэгэхээр та бүгдийн маань ерөнхий 11 12 сарын энергийн хөзрийг бүгдээрээ гаргаж авцгаая. За хөдрөөтэй ингэсгээд авахгүй бол бас багтахгүй баг. За энэ 11 12 сарын маань ерөнхий энерги. За хоёр дахь асуулт маань болохоор хувь хүний өсөлт хөгжилт гэсэн асуулт байгаа. За үлдсэн картуудаа тухайн үед нь гаргаад явцгаая. За тэгэхээр 11 12 сарын маань ерөнхий төлөв энерги гэд харахаар 2-ын зоос маань дэшээ харж гарч ирсэн. За дээрэс нь 5-ын аяга маань болохоор доошоо гарч ирсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн маань 11 12 сард ажил амьдралынхаа балансыг маш сайн олсон. За дээрээс нь давхар амьдралынхаа нэг хоёр талыг те ажил болон сэтгэл гэр бүл за хувийн зорилго ч гэх юм уу те иймэрхүү хоёр зүйлийн тэнцвэрийг одоо олох гэж тэнцвэрзүүлэх гэж айгүй оролдох. За ийм сар бол байгаа харагдаж байна. За дээрээс нь энийгээ сайн олж чадахгүй тохиолдолд та бүхэн маань жоохон аль нэг рүүнтэй хэлбийсэн тохиолдолд та бүхний маань жоохон баланс алдагдах маягтай байна. Тэгэхээр энэ хөдөр маань зөв харж гарсан учраас та бүхэн маань 11 12 сард ерөнхийдөө ажил болон сэтгэл зүй за гэр бүлтэй хувийн одоо өсөлт хөгжилт хувийн зорилго ч гэдэм үү энэ бүх зүйл дээр ерөнхийдөө амьдралынхаа балансыг те маш сайхан олоод 11 12 сарыг өнгөрөөхөөр харагдаж байна. За дээрээс нь 5-ын аяг гарч ирсэн байна. Доош харж гарч ирсэн. За тэгэхээр магадгүй та бүхэн маань өнгөрсөнтэй холбоотой за нэг юм бодолтой сэтгэлийн мэдрэмж ч гэдэм үү иймэрхүү нэг юм харамсалтай иймэрхүү зүйл байсан бол энэ зүйл маань 11 12 сард ерөөхдөө сайхан тавираад эдгрээд те та бүхэн маань хит өнгөрсний талаар бодох биш харин эсрэгээрээ өнөөдөртөө байгаа те танд одоо байгаа зүйл дээрээ төвлөрч чаднаа гэсэн ийм энергитэй хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр хит одоо хоосон аягныхаа төлөө те энд байгаа хоосон аягыг харж зогсох биш одоо өөрт байгаа зүйл рүүгээ фокуслж ер нь бол чаднаа. Тэгжиж өөрийнхөө дотоод гэрлийг асааж те ирээдүрөөгөө явах итгэлтэйгээр итгэлийг ер нь бол 11 12 сар та бүхэн маань олж авна гэсэн ийм гайхалтай хоёр өдөр маань бол гарч ирсэн байна. За хоёр дахь асуулт маань болохоор хувийн өсөлт хөгжил гэсэн асуулт байсан. За тэрэн дээр маань болохоор 10-ын аяга за дээрээс нь 9-ийн саваа маань доош харж гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол 11 12 сард та бүхэн маань нэг юм дотоод амар амгалан за дээрээс нь сэтгэлийн ханамжтай байдлыг бол илтгэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань 10 сард үнэхээр одоо гэр бүл, ажил, өөртөө за хувь хүний өсөлт гэсэн учраас те бүх зүйл дээр ер нь бол ийм сэтгэл ханамжтай, өөртөө ихтгэлтэйгээр амар амгалан байдлыг ер нь бол мэдрэхээр харагдаж байна. Тэгэхээр энэ маань яах аргагүй өнгөрсөндөх өөрийн зүйлсүүдийг те харамсдаг зүйлсээ орхиж чадсанаар та бүхэн маань 11 12 сард үнэхээр өөртөө ихтгэлтэйгээр сэтгэл ханамжтайгаар те амар амгалан ийм өсөлттэй байхаар харагдаж байна сэтгэл мэдрэмжийн хувьд. За 8-ын саваа маань болохоор доошоо харж гарч ирсэн. За тэгэхээр энэ бол жоохон ийм хамгаалалтаа суллах гэсэн ийм тохиол байдаг. Тэгэхээр нь магадгүй айгүй олон зүйлд ингээд сөрөг одоо туршлага хуримтлуулсан байж болно. Гэхдээ одоо ингээд айгүй юм өөрийнхөө итгэлийг сэргээгээд за дээрэс нь хүмүүсийг өөртөө ойртуулах те хэрэгтэй гэсэн ийм тохиол байгаа. Тэгэхээр магадгүй та бүхэн маань
ойрын хугацаанд маш юм өөртөө хан хэрмийг босгосон тий хүмүүстэй харьцахтаа нэг юм хан хэрмийг босгож харьцдаг. За хэр багын хүнийг өөртөөгөө ойртуулдаггүй ч гэдэм үү харилцан яриа үүсгэх тий иймэрхүү зүйл дээр жоохон хаалттай байсан бол энэ зүйл маань та бүхэнд 11-12 сард энэ хан хэрэм маань бас багасах нурах тий. За дээрэс нь өөртөө өөрийнхөө хүнд итгэх итгэлийг сэргээх нь байна. За дээрэс нь хүмүүстэй нийцч одоо харьцаж эхлэх те хүмүүсийг өөрийнхөө хүрээлэлд ойртуулах за ийм одоо сар байхаар харагдаж байна. Тэгэхээр ер нь бол таны зүрхээ нээж сурах гэх юм уу? Ийм одоо сар бол 11-12 сар маань бол таны зүрхээ нээх тал дээр ажиллах ёстой. За тэгж чадах юм бол энэ маань өөрөө таны хувь хүний хөгжил, өсөлт хөгжилтөн дээр маш эргээр нөлөөлөх ёстой гэсэн ийм хөзөр гарсан байна. За одоо бүгдээрээ 3 дахь асуулт руу орцгоё. За 3 дахь асуулт маань болохоор хайр дурлалын асуулт байгаа. За хайр дурлалын асуулт маань хостой болон хосгүй гэсэн хоёр хөзөр гарч ирж байгаа. За энд болохоор манай хайр дурлалын маань гол хөзөр болохоор Hero Pant хөзөр гарч ирсэн байна. За энэ талтаа би хостой хүмүүсийнхаа хөзрийг за баруун талтаа хосгүй хүмүүсийнхаа хөзрийг гаргаад тавьсан. За гол хөзрөөс эхлээд тайлбарлацгаая. За гол хөзөр маань хостой болон хосгүй те аль энергид маань хамааралтай байгаа. За тэгэхээр Hero Pant хөзөр маань ер нь бол нэг юм хайрын тал дээр маш юм гүн холбоо. За дээрээс нэг юм уламжлалт, сэтгэлгээ, хүндлэл те. За ийм зүйл маш юм чухал үүрэгтэй байгааг илтгэж байгаа. Тэгэхээр магадгүй 11-12 сар та бүхэн маань арай илүү нэг юм гүн холбогдсон те хостойгоо болон хосгүй хүмүүс маань илүү нэг юм хайрцагын тал дээр нэг юм гүн холбоо үүсгэж чадах хүнтэй уулзрах те иймэрхүү байдал мэдрэгдэхээр байна. За дээрэс нь энэ зүйл маань илүү нэг юм уламжлалт маягтай. За тэгээд ийм үнэнч байдал, за сүнслэг холбоо, итгэлцэл гэсэн одоо энергитэй ийм хөзөр байдаг. Тэгэхээр ер нь бол та хостой бол энэ харилцаагаа илүү гүнзгий түвшинд хүргэх магадгүй ингээд ийм за магадгүй хамтын шийдвэр гаргах за ийм үе байгааг одоо 11-12 сард байгааг илэрхийлж байгаа ийм хөзөр байна. За одоо бүгдээрээ хостой хүмүүсийнхаа хөзөрлүүд рүү орцгоё. За хостой хүмүүсийн маань хөзөр дээр King of Wands, за дээрээс нь Five of Wands, Justice хөзөр маань доошоо харж гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол 11-12 сард за энэ харилцаан дээр маш хүчтэй эрэгтэй энерги маань давмгаалж байгаа гэж бол харагдаж байна. Ягаад тэгэхээр King of Wands маань гарч ирсэн. За тэгэхээр илүү эрэгтэй энерги маань те илүү одоо эрэгтэй тал маань илүү урам зоригтойгоор гэхдээ баг зэргийн жоохон ийм хэд давмгай байдал бас илэрхийлэх гэдэг магадгүй харагдаад байна. Тэгэхээр 11-12 сард маань хостой хүмүүсийн маань эрэгтэй тал маань илүү нэг юм энэ харилцааг урагшлуулах за энэ харилцаан дээр ямар нэгэн үйл хөдлөл авах те өөрийнхөө илүү одоо гэдгийг ийм гал орчимтай илүү нэг юм эр зоригтой санаачлагтай урам зоригтой те илүү нэг юм санаачлагтай эр хүний нэг юм байдлыг айгүйх гаргахаар харагдаад байна эрэгтэй тал маань. Тэгэхээр эмэгтэй тал маань энийг нь маш сайхан хүлээж аваад те маш их юм болцоонд явах за дээрэс нь маш олон гинтийн болцооны санал бас ирж магадгүй бол ер нь харагдаад байна. Эрэгтэй тал маань маш юм урам зоригоор дүүрэнтэй санаачлагтай байдал маань бий болоод байгаа учраас за яг энэ тал дээрээ баг зэргийн хэрвээ тэнцвэр жоохон алдагдсан тохиолдолд жоохон эрэгтэй тал маань хэд төрөмгий болох ч гэдэм юм те хэд давмгай байр суурийг хүсэх за иймэрхүү зүйл бас болж магадгүй. Гэхдээ энэ хөзөр маань зөв харж гарч ирсэн. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр маань болохоор Five of Wands маань байна. За тэгэхээр Five of Wands маань ерөнхийдөө жоохон ийм маргаан үл ойлголцох те үзэл бодлын зөрчилч гэдэг юм уу ийм зүйлийг илтгэж идэг. Тэгэхээр энэ зүйл маань ингээд магадгүй King of Wands мага хамтрах юм бол жоохон эрэгтэй талаас хэд ийм төрөмгий байдал их мэдлийн те ийм давмгай байдлыг илүү байдлыг те шаардаж эсвэл ийм төвчээргүй хандах гэдэг юм. Иймэрхүү зүйлээс болоод баг саргийн ийм зөрчил бас гарч магадгүй харагдаад байна 11-12 сар дээр маань. За дээрээс нь Justice хөзөр маань буруу харж гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаан дээр жоохон тэнцвэр алдагдаад байгаатай холбоотой харагдаад байна. Тэгэхээр магадгүй 10 сар ч тийм үү те 9 сар ч гэдэг юм иймэрхүү зүйл маань бас болж исэн байж магадгүй харагдаад байна. Аль ушааны юу гэдгийг жоохон нэг юм эртний тал маань жоохон давмгаалаад жоохон хүүхэд ийм
хэд нэм давмгаа байр суурьтай те хэд өөрөө үзэл бодлыг тулгадаг ч гэдэг юм уу ийм тэнцвэргүй харилцаа ер нь бол явагдаад байсан байж магадгүй харагдаад байна. Тэгэхээр энэ зүйл маань 11 12 сард бас ерөнхийдөө бас үргэлжлэхээр харагдаад байна. Яг энэ хөдрүүд маань. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн маань бас баг зэргийн анхаарах те ер нь бол ийм шудраг байдлаа за дээрэс нь бие биентэйгээ харьцах байдлаа арай илүү зөөлрүүлэх за бие бинийгээ сонсох за дээрэс нь хин нэгэн зөв байх биш эсвэл одоо хин нэгнийх нь ямар нэгэн маргаан дээр те миний зөв байсан чиний буруу байсан гэхээс илүүтэйгээр ойлголцол гэдэг зүйлийг ер нь бол авчрах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ зүйл маань ингээд цааш нь үргэлжлээд байх хандлагатай учраас илүү нэг юм шудраг за бие бинийгээ сонссон байх тал дээр анхаарах хэрэгтэй. За хосгүй хүмүүсийн маань хөзөр болохоор 2 их аркан маань гарч ирсэн байна. За World болон Hermit 2 хөзөр маань гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол маш юм сонирхолтой сонин хослол бол гарч ирсэн байна. Яа тэгэхээр World хөзөр маань бол ер нь бол ийм дуусгалт те за шинэ эхлэлийг бэлэгдэж идэг. За тэгэнгүүт Hermit хөзөр маань болохоор ийм дотоод аялал те дотоод одоо ийм өөрийнхөө ертөнцөөр аялах. За дээрээс нь ганцаардлыг жоохон хэд одоо ганцаараа цаг хугацаа өнгөрүүлсээрээ жоохон ганцаардах ч гэдэг юм. Иймэрхүү зүйл одоо бэлэгддэг юм хөзөр байгаа. Тэгэхээр ер нь бол нэг юм ганцаараа байх нь бол ерөөсөө буруу биш. За та өөрийгөө бүрэн ингээд ойлгох дотоод гэрлэлтэй ингээд хүрэхтэй дотоод өөрийнхөө гэрлийг асаах. За ийм цаг за ийм мөчлөг бол одоо энэ 11 12 сард тосгүй хүмүүстээр маань бол явагдах нэ. Тэгэхээр ер нь бол одоо шинэ мөчлөгийн үүд нэгдэж байгааг харуулдаг. За тэгэхээр шинэ хүн гарч ирэх, за шинэ хайраа олох боломж ирж байна. Гэхдээ зөвхөн одоо та өөрөө дотроо бэлэн болсон үед. Тэгэхээр магадгүй 11 12 сард 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өнгөрсөн хугацаанд те за ер нь нэг юм хайранд бэлэн биш. За ер нь хайрыг гэдэг зүйлийг төр орхиод илүү жоохон өөр дээрээ фокуслих гэсэн хүмүүс маань бас 3 дугаар бүлгийг сонгосон байж магадгүй байна. Тэгэхээр та бүхэн маань үнэхээр одоо өөртөөгөө ажиллаад өөрийнхөө дотоод гэрлийг за та өөрөө юу хүсдгийг ямар сонирхолтой байна те энэ бүх зүйлээ мэдээд дуусныхаа дараачаас та бүхэн маань за би өөрийгөө таньж мэдлээ хангалттай те за одоо би ингээд шинэ харилцаа эхлүүлэхэд билээ гэж өөрийгөө бодсон тохиолдолд яг тэрийг тийм бодлоор те та бүхэн маань би болгосон тохиолдолд тань дээр бол хангалттай шинэ харилцаа үүсэх те шинэ одоо хүн гарч ирэх хайрын мэдрэмж бол бэлэн байна. Гол нь та бүхэн маань өөртөөгөө аягүй сайн ажиллаж өөрийнхөө дотоодтой нүрт болох хэрэгтэй байна. За одоо бүгдээрээ дөрөвт хөдөр рүү орцгоё. За дөрөвт хөдөр маань болохоор 11 12 сарын ололт амжилтын талаар асуулт байгаа. За ололт амжилтын асуултан дээр маань болохоор дахиад 10 of Cups маань гарсан байна. За 5 дахь асуулт маань болохоор 11 12 сард та бүгдээ маань ухаарах ёстой зүйл сургамж нь ер нь юу вэ ойлгох ёстой зүйл нь гэдэг асуулт байгаа. За энэ асуултан дээр маань 6-гийн зоос дээрээс нь Page of Cups гарч ирсэн байна. За энд зай байгаа юм чинь хэдүүлээ дараачихаа асуултыг. За дараагийн маань асуулт болохоор 11 12 сарын маань ер нь та бүгдийн маань хэрэгжүүлэх ёстой зүйл нь юу вэ? Өөр дээрээ хувь хүн дээрээ те болон бусад зүйл дээр ер нь хэрэгжүүлэх ёстой зүйл нь юу вэ гэдэг дээр 8 9 гарч ирсэн юм байна. За тэгээд хамгийн сүүлийнх нь асуулт 7 дугаар асуулт маань болохоор 11 12 сар таныг хүлээж буй гайхамшиг гэдэг зүйл дээр маань болохоор 2-ын аяга за дээрээс нь Devil үзэр маань бол гарч ирсэн юм байна. За одоо бүгдээрээ картууд маань багтцсан учраас онцлогоо тайлбарлаад явцгаая. За бүгдээрээ тайлбар руугаа орцгоё. За 11 12 сарын маань ололт амжилт гэдэг дээр дахиад 10 of Cups маань гарч ирсэн. За тэгэхээр энэ бол үнэхээр хүчтэй тохио байгаа. 2 удаа гарч ирсэн. Дээрээс нь сэтгэл мэдрэмж хамгийн одоо юм гихээлэг картуудын маань нэг байгаа. Тэгэхээр та бүхэн маань яхаа аргагүй гэр бүл болон өөрийнхөө дотоод амар амгалан за аз жаргал гэдэг зүйлийг 11 12 сард үнэхээр тултал нь мэдрэхээр бол харагдчихээн. Тэгэхээр энэ зүйлийг мэдэрснээр за дээрэс нь өөрийнхөө эргэн тойронд байгаа таны хүрээлэн байгаа хүмүүс за аз жаргал энэ бүх зүйлээс та бүхэн маань яг тэр аз жаргалыг те яг энэ амар амгалан мэдэрч чадсанаар та бүхэн маань эм сэтгэлийн ханамжтай байдлыг те мэдэрч чадсанаар энэ бол таны 11 12 сарын маань ололт амжилт байх нэ. За дараагийн асуулт маань болохоор сургамж ухаарал маань юу вэ гэсэн асуулт байгаа. За тэгэхээр тэрэн дээр маань болохоор 6-гийн зоос за дээрээс нь Page of
капс маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол 11 12 сарын маань та бүгдийн маань сургамж нь болохоор энергийн тэнцвэрийг сурах ёстой гэж бол харагдаж байна. 6-гийн одоо зоосноосоо. Тэгэхээр хит одоо өгөх. За эсвэл хүнээс хит их авах ч гэдэг юм уу те. Ер нь бол ийм тэнцвэргүй байдал тай байдаг бол одоо ямар нэгэн харилцаан дээр ч вэ, ажил төрөл дээр ч вэ те та өөрөө маш их зүйлийг өгдөг хэрнээ буцаагаад хариу авч байгаа зүйл нь таны өгдөг шиг тийм биш ч гэдэг юм. Тэнцвэргүй байдал байдаг бол энэ зүйл дээр маш сайн одоо хязгаарыг тогтоогоод ийм тэнцвэртэй байхыг бол та бүхэн маань сурч авах нь байна. Тэгэхээр ямар нэгэн одоо танд сайн талаараа танд үнэхээр сайн тусалж дэмждэг таныг одоо таны тал зогсдог ийм хүмүүст та үнэхээр бас яг тэр хүмүүс шигэ тэр хүнээсийн танд ханддаг шиг та тэр хүмүүс хандах ёстой гэдгээ ойлгох ёстой байх нь байна. За дээрээс нь хит одоо таны ханддаг шиг танд эргүүлээ сэтгэл гаргадаг ч гэдэг юм уу. Иймэрхүү харилцааг зогсоох, болох. За дээрээс нь эсвэл одоо яг тэр гаргадаг шигэ тэр бүх энерги төр зуртаа ер нь яг юм адилхан балансаа олох. За энэ бол ер нь бол таны сурах ёстой нэг одоо сургамж нь ахна. За дээрээс нь page of cups маань гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань ийм шин мэдрэмж, за дээрээс нь ийм зөөлөн хайрын тохио ер нь бол page of cups маань байдаг. Тэгэхээр та бүхэн маань 11 12 сард хүмүүсийг уучлах, альва зүйлс чин сэтгэлээсээ хандах, за дээрээс нь өөрийнхөө урам сэтгэмжийг нээх ёстой гэсэн ийм зүйлийг та бүхэн маань сурах ёстой байх нь байна. Тэгэхээр яг л энэ хүүшиг ийм өөрийнхөө урам сэтгэмжийг, өөрийнхөө бодлыг, за өөрийнхөө чин сэтгэлийг ингэж гэрэлтүүлэх. За энэ зүйлийг та бүхэн маань 11 12 сартаа сурах ёстой байх нэ. За дараагийн асуулт маань болохоор 11 12 сард хэрэгжүүлэх зохих ёстой зүйл гэдэг дээр маань болохоор дахиад ер нь бол аягны хөзөр гарч ирсэн байна. 9 аяг гарч ирсэн. За энд ингээд 10 аяг, 9 аяг, page of cups гэл. Ер нь бол ийм аягны хөзөрнүүд айгүйх гарч ирээд байна. 3 дугаар бүлгийнхэнд маань. Тэгэхээр яхаа аргагүй 3 дугаар бүлгийнхны маань энэ 11 12 сар бол ийм сэтгэл мэдрэмж, сэтгэл хөдлөлийн ер нь бол сарууд өнгөрөхөөр бол харагдаж байна. За 9 аяг маань ер нь бол нэг юм мөрөөдлөө тодорхой болгох, за дээрээс нь хүсэж буй зүйлээ мэдрээд итгэлтэй байх, сэтгэл ханамжийн юм карт байдаг. Тэгэхээр ер нь бол би одоо өөртөө байгаа энэ бүх зүйлийг, энэ сайхан сэтгэл ханамжийн аз жаргал гэдэг зүйлийг би өөрөө хүртэх хэрэгтэй, би хүртэх үн цэнтэй гэдгээ ер нь бол хүлээн зөвшөөрөх одоо үе ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө сэтгэлээ сайхан төвлөрүүлэх хэрэгтэй ах нь байна. Өөрийнхөө ийм сэтгэл ханамжтай байдал дээр анхаарлаа хандуулах цаг бол ирсэн байна. Тэгэхээр ийм зүйлийг бол өөрийнхөө сэтгэл ханамжтай байдлыг хэрэгжүүлэх хэрэгтэй ахна. Яг л энэ зураг шиг таныг ингээд эргэн тойронд байгаа энэ аяга болгон маань ингээд бүгд устай, бүгдээрээ цэцэгнүүд нь маш сайхан нахаасан энэ бол ингээд та маш юм сэтгэл ханамжтай байгааг бол илэрхийлж байгаа ийм хөзөр байна. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн маань 11 12 сард ажиллаад өгөх хэрэгтэй ахна. Хэрэгжүүлэх ёстой зүйл маань. За хамгийн сүүлийн асуулт маань болохоор та бүгдийг 11 12 сард ер нь бол хүлээж буй гайхамшигтай зүйл маань юу вэ гэдэгтэр за 2-ын саваа, за дээрээс нь дэвлийн үзэр маань гарч ирсэн. За тэгэхээр 2-ын саваа маань болохоор та бүгдийн шин зам, за шин зорилго, ирээдүгээ харах боломж, за ийм ирээдүгээ төлөвлөхтэй ийм одоо утга учиртай карт байдаг. Тэгэхээр та бүхэн маань 11 12 сард ирээдүйтэйгээ холбоотой ямар нэгэн үйл хөдлөлийг авах. За дээрээс нь танд ямар нэгэн тийм тохио мессеж ирэхтэй ирээдүйтэй холбоотой ийм зүйл болох бол харагдаад байна. Одоо шинэ ажил, за дээрээс нь шинэ зорилготой болох, орон байр солих, за эсвэл гадагшаа тогшоо явах ч гэдэм үү Ер нь бол нэг ийм зорилгоо тодорхойлох одоо боломж. Энэ бол ингээд 11 12 сарын маань гайхамшиг байх нь нэг. За тэгмүүд 2 дахь үзэр маань болохоор дэвлийн үзэр гарч ирсэн. Тэгэхээр дэвл бол ийм хүсэл тэмүүлэл, айдас, хамаарал за уруу таталцал гэсэн ийм одоо утгатай хөзөр байдаг. Тэгэхээр энэ хоёр хөзөр маань хоёулаа хоорондоо одоо нийлээд гарч ирэхлээрээ үнэхээр нэг ийм гайхамшигтай ер нь бол хоёр тал гэж бол ойлгож болно. Ерөөсөө дэвл гэдэг утгаар нь айдас гэж бол ерөөсөө хүлээд авах хэрэг байхгүй. Харин ч эсвэргээрээ та бол өөрийнхөө айдсыг хязгаарлалтаа давж гарах юм бол таныг одоо маш ийм шин хүчрхэг таны биетэй хүлээж авах болно гэсэн ийм тохио. Тэгэхээр та өөрийнхөө сүүдрийн талыг өөрийнхөө айцтай нүүр тулах, өөрийгөө хязгаарлалтыг давах чадах юм бол таны ирээдүйн зам үнэхээр дартан байх
ийм одоо 2 өдөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй ах нь хүсэлтэй те өөрийнхөө хүсэл зорилгод эзэн байх нь хэрэгтэй байх одоо эзэн байх хэрэгтэй боолно биш те. За тэгээд өөрийнхөө жоохон хуучин донтолт хуучин одоо сөрөг хэв маягт гэдэг юм уу те иймэрхүү зүйлээсээ одоо татгалзах болох те цаг нь бол ирсэн байна. Тэгээ энэ зүйлээ өөрийнхөө хуучин өөрийгөө хайч чадсанаар та бүхэн маань шинэ өөрийгөө шинэ ирээдүйтэйгээ ингээд сэргэлтийн үетэйгээ те өөрийгөө зохицлох нэ. Энэ бол ингээд 11 12 сарын маань та бүгдийн гайхамшиг байх нь байна. Тэгэхээр ерөнхийдөө нэгтгээд хэлэхэд бол бүх үзрүүдэд хараад те нэгтгээд хэлэхэд бол 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань 11 12 сар бол ерөөсөө л ийм эмчилгээ болгон ийм сэргэлтийн үе байна. Тэгэхээр яхаагүй өнгөрсөндөө гацсан зүйлээ тавьж явуулах өөрийнхөө шинэ мөчлөг рүү те итгэлтэйгээр алхах цаг нь бол ингээд ирсэн байна. Дээрээс нь капса ягнууд маш их гарсан учраас таны сэтгэл ханамж гэдэг зүйл те ер нь бол маш юм өндөр байхаар харагдчихээн. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө яг ингээд шинэ үе рүүгээ орч чадсанаар те өөрийнхөө дотоод амар амгалан гэдэг зүйлийг мэдрэх нь байна. Өөртөө итгэх гэдэг зүйл маань нэмэгдэх нь байна. За дээрэс нь өөрийнхөө шинэ биеийг шинэ өөрийнхөө одоо үн цэнийг те зохицлоод чадсанаар та бүхэн маань яг тэр зүйлтэй үнэхээр сэтгэл ханамжтай байж чадхаар бол харагдаж байна. За би дээрэс нь энэ удаагийн бичлэг дээр сонголтынхоо доор Oracle хөзрөөс гаргаж тавьсан байгаа. За тэгэхээр бүгдээрээ Oracle хөзөр рүүгээ орцгоё. За эхний Oracle хөзөр маань Let It Be, за Instant Manifestations, за тэгээд Tracks гэсэн. За ийм 3 хөзөр бол гарч ирсэн байна. За эхний хөзөр маань болохоор за би жоохон орчуулад өгье. За та бүхэн маань чинээсээ өөрсдөө хараад бас орчуулж болно. За энэ хөзөр маань болохоор ер нь бол ингээд асуудлыг шийдэх хэрэгтэй бол тэр асуудлаа те өөрөөсөө асуух хэрэгтэй. Энгийн аргаар одоо үүнийг яаж шийдэх вэ гэж те заримдаа хамгийн одоо энгийн зам бол хамгийн гүн утгатай байдгаа зөвхөн хянах бус урсгалаар яв гэсэн ийм орчуулгатай хөзөр байна. Тэгэхээр ер нь бол энэ карт маань ийм болгоомжилж итэг гэсэн утгатай тохиолтой ийм хөзөр байгаа. Тэгэхээр юмыг хүчээр өөрчлөх гэж зүтгэхийн оронд байгалийн хэмнэлтэнд, байгалийн жамд нь цаг хугацаанд нь даатгах хэрэгтэй. Тэгвэл шийдэл нь одоо ингээд өөрөө гараад ирнэ. Тийм болохоор илүү ийм тайвшралтай, за дээрэс нь ийм хүлээлгийн энергитэй хандах хэрэгтэй гэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр маань болохоор Instant Manifestation гэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хөзрийн маань орчуулгыг за би та бүхэндээ орчуулад өгье. За тэгэхээр энэ өдөр маань болохоор сэтгэл болон одоо оюун ухаан нэг чигээ одоо нэг чигттэй ажиллахад мөрөөдөл бол биелдэг. Тэгэхээр та бол аль хэдийн үнийг ингээд бүтээж эхэлсэн. Тэгэхээр сэтгэлээ нэгээд итгэж хүлээж авахд одоо бэлэн бай гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр ер нь бол та бүхдийн маань манифестийн үр дагавар ер нь бол 11 12 сарда биелнэ. Тэгэхээр энийг бол хүлээж авахтаа бэлэн бай гэсэн ийм утгатай хөзөр байна. Ер нь бол биелэлтийн хүсэл биелэлтийн карт ахна штэ. Тэгэхээр таны бодол үг за дээрээс нь сэтгэл зүрх яг одоо ийм бодит байдалд одоо нөлөөлж байгаа. Тэгэхээр маш сайхан мэдрээ сайн үр дүнийг одоо манифест хийгээд өөртөө ихтгэлтэйгээр нээлттэй байх юм бол одоо таны хүсэл маш юм хурдан биелнэ гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр ер нь бол мөрөөдлөө маш сайн тодорхой илэрхийлэх илүү юм тайван ихтгэлтэй юм аргаар хэд одоо өөрийгөө дарамтлахгүйгээр байх нь штэ. За дээрэс нь 11 12 сарын маань таарат хөзөр дээр маань бас дандаа юм сэтгэл ханамжтай холбоотой хөзөрд байгаад байсан. Тэгэхээр ер нь бол 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань урт хугацаанд яг юм манифест хийсэн хүсэж хүлээсэн зүйл маань магадгүй биелэх хүсэл биелэх. За ийм дохой байгааг ер нь энэ хөзөр маань бол батлаад гаргаад ирлээ. Тэгэхээр хүсэл биелээд та бүгдийн маань бодож исэн хүсэл би энэ 11 12 сард биелээд байгаа учраас та бүхэн маань маш юм өндөр сэтгэл ханамжийн дээд зэгтэй байх нь бол ойлгомжтой байх нь. Тэгэхээр энэ бол яг яагаад тэр 10-ын аяга пэйж ер нь бол гарч ирээд байгаа гэдэг нь та бүгдийн маань бодсон бодол
тэ энэ хүсэл маань ер нь л биелэгтэй холбоотойгоор та бүхэн маань маш юм сэтгэл ханамжтай өөртөө ихтэй байхаар харагдаад байгаа юм байна 11 12 сард. За 3 дахь үзүр маань болохоор Attention Attracts гэсэн за ийм үзүр байна. За энэ үзүр маань болохоор жинхэнэ одоо өөрөөрөө байх юм бол одоо зөв хүмүүсийг зөв боломжуудыг тэ татдаг. Та өөрөө юм хурамч дур бүтээхэ болох үед энергийн хувьд ингээд тантай нийцсэн тохирсон ийм хүмүүс дээрээс нь тохирсон нөхцөл байдал ер нь л ирдгээ гэсэн ийм утгатай хөзөр байна. Тэгэхээр бол энэ хөзөр нь маань үнэнч байдлыг за дээрээс нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай за ийм карт байна. Тэгэхээр та бол өөрийгөө нуух хэрэггүй, бусдад одоо таалагдах гэж тэ хичээх хэрэг байхгүй, өөрийнхөө үн цэнээр өөрийнхөө амьдралаар амьдрах хэрэгтэй. Тэгэх юм бол бүх зүйл ингээд зөв урсгалтаа орж ирнэ гэсэн ийм хөзөр байна. Тэгэхээр та бүхэн маань магадгүй өнгөрсөн хугацаанд тэ баг зүүжсэн ч гэдэм үү. За магадгүй тэр баг нь муу утгаараа л биш, өөрийгөө хамгаалах, за эсвэл бусдыг гомдоохгүй байх ч гэдэм үү. Иймэрхүү зүйлүүдээс болоод та бүхэн маань тодорхой хэмжээний багыг зүгээд хүмүүстэй харьцдаг байсан бол энэ зүйл маань 11 12 сард ер нь л алга болохны та бүхэн маань өөрөөрөө хүлээн зөвшөөрөх нь байна. За өөрөөсөө үнэнч байх нь байна те. Өөрөөгөө ер нь бол нуухгүйгээр бусдад одоо таалагдах гэж биш те. Яг аргагүй л өөрийнхөө амьдралаар өөрөөгөө ингээд үнцэнээрээ те амьдрч чадсанаар ингээд зөв урсгалтаа орно гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. За ингээд 3 дахь бүлгийн маань бол энэ удаагийн уншлага дуусч байна. За тэгээд дараачийн бичлэг хүртэл баяртай дурсамж таараатай.